Хай манайха Pretty Chat-ийн ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийнхөө зочныгоо хэдүүлээ илүү шүттэй юм шигээр урьж оролцуулцгаая. 1 2 3 Жан. Тийм ээлжтэй би гарч ирлээ. Надад айгүй олон хүмүүс битсэн байхгүй юу? Юу нэ сайд нэг нь оруулъя, ундралыг оруулъя, тэрнийг оруулъя гэх бүгднийг бичээд. Тэгээ чи ингээ хамгийн нүрээ нэг будаж чаддгүй. Оруулчих. Гэхдээ одоо ингэж харангууд яг ингэж будаж ингэж үзээгүй ч гэсэн өөрийгөө гоё ингэж челленж болгоод ингэж оруулмаар байгаа бас хүн байвал сонирхолтой юм болов уу гэж би бодсаахгүй юм. Тийм үү. Тэгээд энэ удаад жижигэ нэмэг чагаа оруулж байна. Би ихчиг гэхүү, юу гэхүү, чи гэхүү. За нэмэгээ оруулж байна. Өнөөдөр маань подкаст болохоор ерөнхийдөө хоёлоо гоё өгцөн хоёр будалтаа сонгоцсон байгаа. Энэ дээр байгаа. Энэ будалтаараа өнөөдөр жоохон пинки будалт хийн. Тингээ хоёлаа ойр хавьд яг ямар хөө ажлууд өрнжин тэр талаар нь гоё ярилцаад байна. Тэгээ манай өнөөдөр маань яг энэ подкастн дээр JS Cosmetics-ийн юм хөрх яг юм ягаан бодолт хийхэд тохирсон юм Into You хэмээх брэнд болон Moira брэндийнхэн хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн бодлыг илүү гоё болгохын тулд яг энэ дугаар дээр Lens Gallery-ийн маань хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Lens Gallery нь болохоор бусад ийм линз оруулж ирдэг газруудыг бодвол яг Солонгосоос албан ёсны хэрэгтэйгээр оруулж ирдэг юм лээ. Тэгээс айгүй удаж байгаа тий. Би баг анх линз зүүж танилцах мөчлөө яг энэ дэс ажилласан байхгүй. Тэгэхээр айгүй удаж байгаа санагдаж байна. Угаасаа яг нийтдээ ер нь бол яг юм өөрийнхөө boundary гэдэг лөө ерөнхийн нэг нэр хүндээ аль хэзээ гаргацсан аюу тийм мундаг газрууд байгаа. Тэгээ маш олон юм төхөөрөмжтэй юм лээ. Би одоо нэг хальт танилцуулбал заяа. Одоо энэ ус нь ийм томоор дундаар жижигэр гэж байдаг юм лээ. Дээрээс нь энэ аюу хөөрхөн. Юу юм нэ? Ингээ линз угаадаг юм. Тэгээд дараа энэ дээр ингээд харангууд ингээ автоматар ингээ өөр ажиллаж байна. Амар хэрэгтэй юм шүү дээ. Тэгээд нэг хөөх юм линз дотор ингээ линзнүүдээ таг би чинь линзээ зүгээр линзтэй самтал угаачдаг шүү дээ. Харин тийм би бас жоох ингээ зайлал өөр ингэснээ ингэж оруулъя гэдэг байхгүй. Энэ чинь тусад нь линзээ ингэж дэр гэж автоматар эргүүлж угаагаад тэгээд дараад нь гаргаж ирээд ер нь өөрөө линзний савнууд. Амар хөөрхөн юм савнуудтай. Энэ болохоор юм гар гинэ. Энэ дотор ичээд хичдэг. Энэ амар хөөрхөн моостэй. Инээдтэй юм би яас юм байдаг гэдгийг олон жил линз зүүсний дараа мэддээ шүү. Харин тийм байдгийн байна. Уг линз амар тийм бас цэвэрхэн чухал ах хэвээр гэсэн. Яг хүний нүд аяг удаан байдаг учраас амар чухал. Тэгээ нэг хог мог орчуул амар хэцүү болдог шүү дээ. Заавал би нэг хальт юу вэ? Энэ аяг надад сонирхолтой санагдсан. Энэ ингээд дотроо энэ нүд тэлэгчтэй ингээд нүд нь юм жижигхэн линз зүүж чаддгүй хүмүүс ч тийм харин ингээд дотроо ингээд юм үний чи хөдөлгөөн хямсаа шиг юмар ингэж дэлгээд тэгээ шүүд линзээ амархыг хичж болдог. Савлгаа гэдэг амар олон гоё юмнууд илээ. Тэгээ хоёлаа өнөөдрийнхөө будалтыг тодорхой болгоцсон юм чинь линзнүүдээсээ харж агаад энэ болохоор нэг удаагийн линзнүүд. За. Тэгээд хажууд нь өнгөнүүд нь байгаа. Тэгээд энд болохоор ийм жижигхэн линзнүүд нь байна. За энэ линзнүүд өнгөнүүд нь болохоор эднэр юм уу те? Тий. Зарим нь ягаан өнгөтэй байгаа, зарим нь цэнхэр саарл марл өнгөтэй лээ. Ер нь чи ямар линз зүүж үзчихсэн юм? Би өөр юм амар хар нүдтэй байхгүй юу? Тийм байна. Би бор нүдтэй. Бор нүдтэй юм. Харин нөгөө нэг галерейгийнхан маань, линз галерейгийнхан маань оролцож байгаа оролцогч нь шар нүдтэй байгаас тэгвэл линз нь илүү гоё харагдана гэдгээр ингээд хэсэгжсэн. Тэг минийх болохоор юм хав хар нүдтэй болохоор хав харан чашин би. Илүү гүн хар өнгөтэй болохоор надад ер нь нэлээд цайвар үжиж илүү ингэж халахж харагдав. Би болохоор саарал тэгээс жоохон ногоон туяатай өнгө хэрэлдээсэн. Амар гоё ялгаж харагддаг юм бэл. Тэг бүр юм ногоон туяа гэх юм уу? Бүр ингээд амар харагд хүмүүс бүр ингээд бүр нүдрүү ингээд би одоо болоо гэд яг тийм жоохон мэдэгдэхүй зөнгнүүд хүнийг амар гоё юм өөгч чаддаг. Надад олон ингээд би яа энэ эсдэг хөрхөн ингээд авд үзмэж үрсэн ялгардаг. Тийм үү? Хав харал нүд харагдаад байдаг. Надад юм саарал ногоон дүнг юм болоод ит юм аа. Тэгээ хоёуланд нь одоо ингээд 6 жижигхэн 6 сонголт 2-1 удаагийн ийм сонголтууд байгаа юм байна. Энэ болохоор шаргалдуу юм байна. Энэ нэг юм. Шаргалдуу линз.
Намайг сонгосон нь болохоор нэлийн юм цэнхэрдүү тоо юм. Тийм эсвэл саарл маарл байвал зүгээр юм болов. Тийм бах те. Энэ бас надад юу ч юм. Наадхыг чинь би мэдэхгүй байна. Уг надад хэлсэн энэ өнгө нь ийм шүү. Энэ саарл өнгө байна. Тий. Энэ болохоор жоохон ягаанд өнгө гэсэн. Энэ болохоор жоохон цэнхэрдүү өнгө юм шүү байна. Саарл. За би энэ удаад ингэлээ. Би энэ ягааныг сонголоо. Ягаа юм уу те сонирхолтой. Ягаанд уу юм бэ? За энэ хоёр натурал болохоор яхан тэгэхээр би milk brown биш ээ. Тэгээ харааны линз сонгоход аюу хэцүү юм байна л да. Хэцүү шүү. Тийм. Нэгтэл нь хасах 2.5 хасах 1-тэй гэсэн шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг юм хайрцагнда яг тийм зориулттай хасах 1 хасах 2 гэж ингэж юм байдгүй юм лээ. Тэгэхээр ингээд савлгаан заавал ингэж хоёроор ирж таарагдчихсан. За би энийг үзтiin юм арай жоохон юм сар өөр линз туршуудтай билүү. За энэ нь болохоор хэдэн амир гэж юм? 2.5 юм байна. За. Тэднээс нь биш үү? Сам амнууд нөхөх юм лээ, линзний сам амнууд. Яг ингэ линз гэлрэгийн энэ хөрхөн өөрийн гаргасан самусын хөрхөө. Надад яг байгаа юм. Сонголт аягүй штэ. Тэгээ дээрээс нь солонгосоос яг аль биесны хэрэгтэй оруулж ирэх болохоор амар амбарсан л гэж. Манайх бол станаар амирээ гэл. За тэнгууд одоо би энэ чинээс нөгөө нэг Энэ бүр тийм. наа чи аян гоё юм гэжтэй. Үгүй. Санагдсан нэг амар харагдахгүй л хальтаа. Гэтэ юмс амар өнгө шүү. Тийм ээ. Гоё юм байна. Наа хүмүүсийн надад харагдах юм. Амар зүн дээр Тод илгүй. хүний л юм гоё харагдаад идэх те. За энэ нэгтэй юм байна. Одоо эхлэх болгонд л дандаа л улааж ин дөө би бол. Бизнес авчихгүй би. Анх гэхдээ ингээд линз зүүж үзэх тэр мөч үнэхээр инээддэг шүү дээ. Амар тэггүй. Ундрал надад яг анх зүүж үзсэн байхгүй. Ундрал чинь нэг юм бүхний хэлхийг тавьчихдаг юм байхгүй юу? Тэгээ линз минь зүгөөсөө л зүгөө үзсэн. Тэгээ би ингээд чаас өөх гэл тэгэл миний нүдийг яг тэлээ заяа. Тэгээ гарчдаг. Уйлаад би нөгөө нэг нулимснаар гарч ордгоо ерөөсөө. Тэгээ байгаал ингээд чихээл ингээд барьцсан. За байж байгаа гэл аав тэгээ ингээд бөмбөр гарчдаг. Буцаагаад ингээд нүдэн анингууд гарчдаг юм. Тэгээ амар уйлдаг байхгүй би ингээд зүүж чадахгүй. За би энэ сайн бодлоо. Би ингэжсэн заяа. Анх яг бохкагч амар линз зүүдэг. Тэгээ бохкагч линз минь зүүхтэй юу ячдаг. За зүүж үзөөгүй бол наашаа гэл дөрөв талаас ингээд тавьчихсан. Би тэнд ингээд бие ингээд даатгацсан заяа ингээд нүд ингээд. Тэгээ нөгөөт ингээд урсаад нөгөө бодог ингээд урсаад гээ бараг ихэр татлаа уйлсан юм шиг амар царайтай болчихсон. Тэгдэм бэлээ. Би хараагаа мартчихдаг байхгүй. Аль талын тэгээд топ билээ гэдэг. Нэг харин тэгээд би жоохон чи. Ингээд чеклж байгаа. Тий баруун ингээд зүүн илүү умаарад байгаа байхгүй. Энэ марим уу юм уу тий? Тий. Надад хэлэхдээ ингэсэн шүү дээ. Багаан нүд нь 2.5 гэж хэлсэн шүү дээ. Тэглөө. Дайш одоо мартчихсан юм аа. Ингээд нэг юундаа тассан болохоор. За юу харах вэ хаа? Тэр яган мөнгөтэй кейсэг гэрдэ. Баруун нарийгаагүй юм. Багаан нарийгаагүй. Харин би шил тогтмол зүүхгүй болохоор яг энэгээрээ нэг тасцсан учраас аль хараагаа юу гэдэг марцчихдаг. Тэр хэцүү юм тий. Хэцүү. Ягаад хараа угаасаа багтаа юм харамт байсан юм. Тэгэл нэг амьдралын явцыг хэрэгэлж байгаа. Одоо бүр цилиндр милиндертэй болоод уг нь тэглүүлэе гэж бодож байгаа. Тэнгүүт нөгөө нэг хүмүүс эмэгтэй хүн нэг төрчөөд тэглүүлвэл хамаагүй дээр байдаг гэдэг. Тийм. Одоо яг тэр хаанаас гарсан үг юм мэдэхгүй. Тэгээд ч гэсэн одоо бүр нэг төрхөө хүлээж байгаа. Хизээг нь мэдэхгүй байх тий. Төрхөө хүлээж байгаа тий төрхөө нэг төрник төрчөөд би юм тэглүүлэх гээд байгаа. Яа энэ минийх юм яг л яа юм. Тийм ээ. Гоё өнгөнүүд байна. Харин тийм ээ. Гоё үед аим хамгийн л бүр элегант хамгийн сайхан өнгөнүүдээ явуулсан байхгүй юу? За миний нүдэнд одоо яаж харагдана? Надад яг иймэрхүү линз байвал яг ялгарч харагддаг. Линз гэлрагаас яг миний авдаг нэг л линз гэдэг. Синхэр дотроо жоохон ногоон туяатай. Тэр нь болохоор миний нүдэнд орохоор саарлангтай харагддаг.
Гэтэ ер нь ингээд амьдралд нэг юм ганц спешиал нэг юм арга хэмжээ ч юм уу нэг гоё баяр өгөх гэдэг чинь хонхны баяр ч юм уу. Тиймэрхүү үед ер нь бол линз зүүхээр тэр бодолд амар гоё явагддаг. Тэгдэг. Мейкапч хүртлээ гэлтэй. Хэлдэг. Линз байна уу гэхэд бодлого ч хугацаа линз байна уу гэж байхгүй гэдэг. Жохон дурамж. Жоохон дурамчтай. За надад нэг юм линз байна. Туршаад үзье гэлээ ямар тэгдэг шин. Тэгэхээр линз бас амар чухал. Харин тийм ээ. Солонгогийн энэ линзийг чинь солонгосчууд бүрстэй хүч төрүүн оруулж ирсэн шүү дээ. Мухаж гисэн нэг ялт нэг залуу. Залуу. Ингээд би яг нэг ногоон лизээ зүүцмэс байхгүй. Тэг би ч өөрөө жоохон бордоо юм өстэй шүү дээ. Тэг ногоон лизээ зүүцмэс. Тэгээд тэгсэн ингээд хаад болдгүй. Яг тэгсч яа наад линз чи үнэхээр ажиллаж шүү гэдэг. Аа гэж ажиллаж байна үнэхээр бас орж шүү гэдэг. Тэгэл тэрнээс хойш ажиллаж юм шүү. Одоо тэгтээ хамгийн дуртай өнгө гэвэл ямар өнгө вэ? Яг одоо бол яг уу заримдаа нөгөө харааны өдөр тутамдаа зүүдэг учраас зүгээр энгийн бор өнгө мэдэгдэхгүй. Хараандаа зориулаад. Ингээд шүү тийч тийм байх шүү дээ. Бигдүүлээ шүү. Тийм ахны. За. Номогийн маань ажлууд нь хэр байна да? Ойрын хугацаанд болж байгаа сонин содон зүйлсүүд. Сонин содон уу? Одоохондоо бид хэд намуухан л байна. Одоохондоо нэг ийм багшийн үүрэг ажилтайгаа. Тийм багш. Нөгөө бид нар сургалтын төв ажилладаг. Тий. Тэгээд тэрэн дээрээ ер нь бол тогтмол ажиллаад тэгээ одоохондоо нэг наадмын араас нэг бид хэд кино руу орох гээд тэгээ зохиол дээр ажиллаад байж байгаа. Тийм. Яг дөрүлэнгийнх нь өөрсдийнх нь кино юм шүү дээ. Одоо нэг кино хийх цаг нь болсон баг гээд. Зүг. Та гэхдээ яг жилийнхаа яг ямар үеэр нь нөгөө нэг веб драмануудаа гаргадаг юм? Танд линз зүүж байгаа шиг мөнхөө байж байгаарай. Хариулагчаа хуураас салбитик авч болох. Ваа нараа. Яг юм хүүхэлтэй шиг харагдаж байна. Амар таарт ойртуулж за дуусаад харуулъя. Яшаар та. Гоё харагдаж. Сонирхолтой нэг хоолой юм дүү. Миг гэж мэдвч ихний юм за энүүгээр надад селфитик байдаггүй. За линзээ бит хоёр зүртцээ. Зүр та хэд хүлээж байгаа. Миний комментэн дээр тэгтээ үнэхээр л фэвгүй аль нэг нь оруулмаар байна. Ундралыг оруулмаар байна гэж бичээдсэн байхгүй юу? Ондрол тэгж байгаа орох уу гэдэг чинь өөр өмнөөс нь шийдэнтэй. Нөгөө нэг тэгж байгаа орох уу? Им Pearland ямар гэнэ усны нэг юм сувттай мейкап нэрсэхгүй юу? Тэр бүр яаж тэгж юм бодох вэ? Ундрал амар бас алдаатай заяа. Ер нь өөрөө амар гоё зурдаг. Тэгээд авьяастай. Тэнгүүд ер нь заримдаа бараг л мейкапч нар бодуулдаг. Өөрөө бодчихдаг. Тэгээд ундрал нэг юм гэртээ зүгээр байж чаддгүй юм баггүй юу? Заавал ундралыг ингээд зүгээр нэг жоохон ажил өгөхгүй хэд тонцохыг бид нар айдсан шүү дээ. Үсээ ботцсон. Нэг бол нэг юм тоолж молцсон. Тэгэл нэг хөмсг нэг өдөр байхгүй ч ах шиг те. Хайрж маяг ингэж Эсвэл ер нь эвгүй. Айгүй тэгээд бид нар тэгэл өөртөө тэгээд бас нэг амар их нүр мөрөндөө ингээд бодолт хийж турштай юм шиг байгаа маань. Их сонирхолтой мундаг штэ айгүй. Харин тийм зураг мураг өөрөө зурдаг. Гэтэ тэр нь зүгээр хобби үсттэй тий. Хобби гэхэд ямар амар мундаг бодож зурдаг. Надад тэр бодолт бол бүр амар харагдчихсан. Ер нь тэгэл яг нэг юм зурдаг болохоор тэр гарын эвдэн байд юм шиг. Тэгээд манай хүн чинь тэгэл тэр нүд амар гой том болохоор тэр мэрийг ашиглаад тэгэл ботадаг штэ. Том нүдтэй амар үлээ. Өмнөх дугаар дээр манай хунаа орж байгаа хгүй. Бас ийм том нүдтэй. Тэг ингээд барьж идчих гээд ингээд идэв. Зүгээр харж байгаа гайхаад байгаа юм шиг. Ингээд ингээд шиг айгүй том нүдтэй цадах чинь. За, линзээ зүүцсэн. Линзээ зүүсээ. Юу байгаа л уу? Одоо биднээс ч нэг би амар улаан харагдаад байна ёстой. Ямар илгэн юм бэ? Би ч нэг тань бор харагдаж байгаа. Чи улаагаад би. Наадах чинь болохоор юу шүү? Будагны дараа цацдаг сэдвэс ямар нэг юм байна. Бэсэн. Наадах чинь зүгээр л цах дээр явж байгаад цацаж үтсэн чинь надад аим гоё ширхэгтэй санагдаад тэгэл зүгээр хавцав. Тийм ээ. Мэдрэгдэж чинь. Нэг юм бүхэл биш. За энэ нэлээд том линз байна.
Нөгөөдгөө ашиглах уу? Айгу алдаа тий. Нөгөөдгөө ашиглах уу гэж. За яг би чадна. За тэгээ тэр орно. Би нөгөө асуусан шүү дээ. Яг нөгөө веб драмануудаа яг жилийн яг ямар үйлрэлт нь яагаад гаргадаггүй. Ер нь л яг уу бид хэд уг нь гоё зуны үйлрэлт хийж боддог. Гэтэ ягаад ч юм бид яг тэр үйлрэлт амжиж чаддгүй. Уг нь яг энэ сургууль соёл нөгөө нэг гоё яг чөлөөтэй байх үед нь хиймээр байдаг байхгүй юу? Ягаад ч юм бид хэд нэг тийм заавал юмны хажуугаар сургууль соёл гуйлагчлаа хүүхдүүдийг ингэж яагаад хийх туртай юм уу яа тийм мэдгүй. Ягаад ч юм 11 сар марын үед хийгээд байдаг байхгүй юу? Гэтэ энэ жил бол сая бид хэд хамгийн сүүлчийн веб драмаа юу нэг хийсэн. Аюуг албан ёсны дуусч байгаа шүү. Гэтэ одоо бол бүр том юм байгаа. Аха. Тэр нь болохоор ерөнхийдөө л нэг кино юм байна тий. Тийм. Гэтэ веб драматай холбоотой бүр том юм байгаа гэсэн. Нөгөө өмнөх ангиудтай холбоотой гэсэн. Өмнөх одоо ямар гоё юм. Тэгээд өөрөө явж гисэн яга яригадаад одоо төсөл нь нөгөө нэг газруудаар явагдаж байгаа байхгүй юу? Тэгээд болчих юм бол тэгээд би ч үү чадахгүй юм шүү. Яа би ч татаж матчих уу. Орохгүй юм гэхдээ орохгүй юм. Нөгөө амар хүрээтэйлийн цэлхоор тэгээд томхтой. Энэ зүв. Энэ зүв мэн те би буруу харлаа зүг гэсэн юм шүү дээ. Яадаг вэ? За одоо нэг үзтдэг болохгүй л татаа хоёлаа хэртлээс. Оо. Тэггүй наа. Орчоод энэс наалах нь оргоё. За. Ямар хаашаа хараагүй. Яагаад орохгүй байгаа юм бэ? Миний нүд ороод бол та. Тэгчээд буцаад наалтгүй байгаа юм шүү дээ цаана. Цаана наалтахгүй. За. За одоо болох байгаа. За дэше ташаар. Алта. Ингэдэг басахад залаас хэрэгтэй гэж. Ялгарахгүй нөө. Ямар сони тийм шүү. Ялгарахгүй юм те. Энд чи бүр ягаан өнгө шүү те. Тэр яа ингэдэг байхгүй юу? Аюу сайн. Гэхдээ яг зүгээр нэг яг юм гоё туяатай байгаа. Туяа нэ. Туяанаас харагдчихээн. Гэтэ мэддэхгүй те. Харин яг хар нүдтэй ингэдэм лээ. Би ч ямар сони тий? Хар нүдтэй болохоор. Би тэгтэн зүгээр нэг цэв синхэр. Наадах ч юм болохоор бүр яг юм натурал яг цэнхэр нүдтэй юм шиг аим гоё харагдуулж байгаа. Харин тий. Зя. Энэ үг амар л гоё ягаан бах юм. Яана. Энэ нүд чи нөгөө нүдээс жижиг юм гэж байна. Бэж магадгүй. Яа ямар сони юм бэ? За. За. Орт. Оо гарсан. Өгөөчтэй. Йоо энэ яагаад юм лөө? Би ч бүр ингэж тэгж биш ингэж юу тат. Яа за. За зөөлөн. За тийш. Йоо бурхан. Чиний хараа гайгүй юм тий? Хараа гайгүй. Дандаа гоёлыг зүдэг. Ер нь нөгөө шонхрыг хараатай дөө. Багаас нэг яг юм утас компьютер үздэг насан дээр гадаа гараад төлбөлөөд болбол таглаад сакс таглаа явцаалаад. За, праймер төрсөн үү? Төрхийг байна. Юу гэдэг юм гэж бас асуусан. Праймер болохоор энэ амар гоё праймер. Чигшүүлэгчтэй өөр дээрээ rose waterтай юм чигшүүлэгчтэй праймер. Ой, эн чин праймер гэхэд ямар сонирн бүтцсэн вэ те? Тийм үү, юм шинхэн мод. Гэтэ ингээд давхарга ингээд арьсанд үлдээдэг. За би энийг нэг хөвтэйхээ зохицуулахгүй бол өнөөдөр би пигүүчтэй орж байгаа. Тийм болохоор тийм бахны том ажлуудын ардаас орсон бахны. Хэдэн оны сүйсийн төгсөлтлээ нэрэ?
2019 оны төгсөлт 19 оны төгсөлт. гэж бодохоор бас жоох нэлээ төгсөөд удацсан байгаа. Тийм тий. 15 онд орж исэн. Би 18 онд оюутан болж исэн шүү дээ. Яг 18 онд оюутан болоод орж исэн. Тэр үед чинь манай хамтлагийн Винди чинь 3 доош байсан уу? 4 доош байсан уу? 2 доош. 2 доош юм. Тийм, Винди манай 2 доош байхгүй юу? Аа. Тэгээд Сүст яг анх орсон тийм юм шалтгаан байдгүй. Би бүр яг ийм болохоор л ингэж одмоор санагддаг болсон гэмээр. 11 дугаар ангидаа жүжигчин болно гэж шийдсэн байсан. Би нэг 12 төгссөн байхгүй. Тэгэхээр сүүлийн ер нь 2 жилдээ бол жүжигчин болно гэдгээ шийдсэн 2 жил өнгөрсөн гэсэн. Тэгээд тэр болтлоосоо янз бүрийн мэрэгжил өмгөөлөгч, хуульч, тэгээл нэгдгээс бүх л мэрэгжил надад ийм гоё санагддаг байсан байхгүй юу? Тэгээд нэг кино үзэнгүүт л энэ тэр болмор санагдал. Тэнгуут тэр нөгөө жүжигчний маань одоо нөгөө нэг юм бүх юмд хурмаар байсан юм гэж ойлгоод тэгээд нөгөө нэг 11 дугаар ангийнхаа урлагийн үйлчлэгээр нэг жүжигчсэн амирт ороод тэгээд тэрэн дээр ингээ яг мэдрэмж нэг төрөөд тэгээ за ер нь би урлагийн юм болох юм байна гэж бодоод тэгээд гол нь ээж хоёрыг амар уурлаж бууж бодсон байхгүй юу? Манай ээж хоёр уурлаагүй. Энэ арай цайвар өнгөтэй. Тэгээд л намайг тэг би яхан гэл. Амар зуушгүй юм эсэргүүцэх юм байхгүй гоо ярьсан юм шүү дээ. Тэнгууд манай дээдлийн ах маань болонгууд бас Swiss дорыг гэсэн гинэ. Заавар амар уурсан гэсэн. Тэгээд шалтгаан нь юу байсан гин? мэдгүй эрэгтэй хөлт худлаа мадлаа чи баг инженер болмол гэсэн юм шиг бэл. Тэгээд намайг нэх уурлаагүй. Тэгэл би заавал. Оо би энэ шүү спонж за. За. Ингэж юу яадаг норгодгүй. Тэгээд энэгээр жаа гэж. За. Норгон гэвэл бигээс норгочод гэж бас болно. Тийм бахнэ. Би манай үед болохоор одоо таад мэдэх бол Дэлгөөн гэх нөхөн байдаг штеп. Дэлгөөн гэх нөхөн байдаг байхгүй одоо нараатай сайн нөгөө надад ирээгүй хайргийн кинон дээр тоглодог. Дэлгөөн манай гişүн үү? Тий. Тэр чинь манай 10 жилийн нөгөө анги байхгүй. Тэгээ цаадах чинь болохоор нөгөө нэг чи Баян онгорх юм уу? Тий Баян онгорх. Тэгээ тэр үед нөгөө нэг юу яадаг вэ? Тэмүүжин театр гэж байдаг. Тэгээ тэнцээ нэг хүүхдүүд ингээ хүүхдийн жүжиг мүжиг байнга тоглож идэг байсан байхгүй. Тэр үед яг манай нөгөө ангийн охин ингээ жүжиглдэгтэй гэж батсан. Энэ айгуул яг л суйст орох бах таа. Яг туртай амиа хийж явж байгаа болохоор гээд тэгээ яг суйст орсон байхгүй. Тэгээ сүүл яг надад ирээгүй хайр гэх кинон дэр яаж байгаа та ингээ бөөндөө тоглолцсон байхгүй. Би тэрийг харчаад гэд. Тэр охин болохоор ингээ багаас жүжиглсэн болохоор уусаал тийм ярина. Бүр үнэхээр л жүжигчин болно гэдэг нэг мэрэгчлээ бүр Батбаатар болсон гэсэн үг байхгүй. Тэгж би яг бодсон юм. Чи хонгор нутгийн охин юм шүү дээ. Тийш дээ. Би бас Баянгорт амар олооччихсан. Тэгээ бараг л нэрээ манай Жими чинь Баянгор байхгүй юу? Оо тийм үү. Тийш дээ. Өөрийгөө хонгор нутгийн охин гэд тааш тиймэрхүү юм яриад яваад шүү дээ. Баянгор гэхээр аль сургуульд байсан юм бол би яг биюунда байгаагүй. Зүгээр төрж өссөн юм тийм тэр авцаал нөгөө нэг ээж аваараа нэг ядагш яригддаг штеп. Тийм. Тэр авцаагаараа л. Тэрнээс л хотод төрсөн. Оо тийм үү. Би мэдээгүй юм. Гэхдээ би мэдээгүй юм гэж яаж мэдэх боломжтой байх вэ? Би ч болонгууд аав ээжигээ дагахаар говлтойх байхгүй юу? Танай цаана. Оо тийм үү. Манай өвөө болчихсон уу? Бор энэ үү? Биш би сая наадлыг авлаа. Наадах чинь. Тэгвэл тацаалахаас. Наад чинь нэлийн борыг авсан байгаа. Тийм зааж болж. Нэм шинхэн юм шиг байна тий. Тэгээ дээрс нь айгуу тийм майц сүртэй юм лээ. Оо тэр өөчөн гоолтай их. Тэгээд ер нь ингээд Баянгор гоолтай эднээсээ айгуу холбоотой байдаг. Өөгийн нутаг. Жохон нас явахаар угаас нутаг нүг ярьдаг шүү дээ. Тэлээ манай нэг юу ах байдаг аахгүй юу? Voice өмнө орж исэн амгааг ах байдаг аахгүй юу? Намайг харах болгонда буяа онгорын бандгар анука гэж боддог цаа. Бандгар нь явж штэ. Үгүй яа тохоо үед бандайсан таах. Яг нөгөө жоохон бандгар үеийн таарад буяа онгорын бандгар анука гэж нь бэлдэг гэсэн. Тэрнээс л нэг амар хочмоч ус байхгүй. Тийм ахнаа. Тийм. Тэгээ одоо нөгөө суйст ингээд сурж байгаа штэ. Суйсын хамгийн бүр яг сэтгэлээс гардаггүй яг тийм яа тэрийг бодонгоо буцаад очичмаар санагдаад ах юм гэдэг тийм гоё момент байдаг. Нэгдүгээр курс. Нөгөө нэг юм болгон одоо анхных байсан болохоор гэх юм уу? Шинэ минь байсан. Тийм одоо жишээ нь нэгдүгээр курст одоо суйс нэг амар олон тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Тэгэнгүүт
Тэр болгоно нэгдүгээр курс тийм шинэ байдаг гэсэн аахгүй. Аа. Тэнгүүд ингээд тэр нь бүх болгоно амар гоё ирдэг. Тэгээ сууй сайхан чинь нэг ийм галзуу хүмүүс байгаа шүү дээ. Бүгд ийм эмоцтой. Тэнгүүд одоо хамгийн анхны танилцах үйлчлэг нь найрамд болж ирсэн. Тэгээ бид нар тэрэнд баг яг зориулаад нэлийн удаан бэлдсэн байхгүй юу? Тэгээд яг тэр манай ангийг амар гоё илтгэжсэн. Бид нар ингээл амар том үзүүлбэр үзүүлсэн найрамдлын дээр. Тэгээд тэгсэн чинь бүгд ингээд нэгийн А гэж тэр нэг бүх ангиуд орлоо дээд курс мөрсээрээ. Тэгээд тэр амар одоо бид бичлэг нь байдаг байхгүй юу? Тэр нь болохоор амар сайн жүжигээ тавьсан болохоор гэж юм тий. Зүгээр энэ нэгийн А гэдэг анги гэдгийг харуулахын тулд бид нар зүгээр нэг юм хэдэн минутын жилийн үзүүлбэр одоо бүжиг дуу муутай. Тэгэхэд нөгөө нэг жүжиглэх уран чадраас нэгсвэртээ заалгаагүй. Гэхдээ зүгээр танилцах одоо номер гэх юм уу? Би ийм хөлтөөс вест орж ирсэн шүү ах их нараа. Ингэ танилцж байгаа юм гэж байгаа тэр номер. Тэр нь амар хүрээд. Тэгээд бүр ингээд гоё байсан. Тэгээл бүхэл тэмцээн. Тэгээ манайх яг нэгдүгээр курстэй манай анги жоохон сайн байсан байхгүй юу? Юмараа сайн гэж. Тэгээд нэгдүгээр курстэй 3.27 гэдэг амар том тэмцээнд орongоотлаа. Шилдэг уран сэтгэмжгээд ер нь авч байгаагүй шагналыг манай анги авчихсан байхгүй юу? Тэгээд хүмүүс энэ анги чинь бас юмтай анги шүү гэж. Бас нэг цаана юм байна шүү гэдэг. Тийм, ер нь байсан. Би бол ангийнхныгаа бас сайн анги байсан гэж боддог. Тэгээ танай ангийнхнаас ч бас зөндөө олон нөгөө бусад яг та эдээс гадна бас бусад өөр зөндөө олон кино тиймэрхүү хийгээ явж байгаа хүмүүс айг олон байна. Манай ангиас чинь надад сайхна мэдгүйгийн хүмүүс байгаа. Тэнгуудлаа нэг амар найруулагч бас байдаг. Кино яг найруулдаг. Жүжигчнэр төгсчөөд найруулагчаар юм цаашаа ярьжсэн гэсэн юм шүү дээ. Угаасаа ангид байхад юм найруулдаг гэсэн байхгүй юу? Манай багш чи угаасаа найруулагч болох авьяастай гэдэг ус. Жүжигчнээ билөө гэдэг. Тийм байх нэ. Жасминыхаа төрсөн өдөр дээр яаж хатал та чинь бөөндөө явж исэн шүү дээ. Та чинь тэгээ бөөндөө яг нэг анги шүү дээ. Тэгээд бид хэд чинь нөгөө төгссөн мөртлөө ингээ байнгын холбоотой байдаг юм уу? Тийм бид байх нэ. Яг тэр нөгөө веб драмаг яг үүсгэж байгаа та хэд ингээ зохиол мөхөлөө өчээд ер нь нэг тийм юм гаргая л да гэсэн үг нэг хизээ. Гэхдээ энийг тэгтээ дараалтай нэх юм байна. Яг ягаад та дөрөв яг фавей болоод цаашаагаа явъя гэсэн тийм сэтэл мэдэл төрж исэн. Энийг ярихад аюу инээдтэй. Хүмүүс зарим нь сонсч байсан ч магадгүй үгүй ч магадгүй. Бид дөрөв ер нь ангидаа нэг юм одоо ангид нэг юм юу ингээл үлдчихдэг хүмүүс байдаг шүү дээ. Хайрдгүү. Тий. Хичээл тарцсан хүмүүс ингээ явчихдаг байгаа. Төрөл ангидаа ингээл юм хоо яриад ингээл үждэг. Амар амралтын өдөр мөдөр эрт ингээл зүгээр ягаад ч сургууль дээр байж идэг дөрөөхөн ч юм уу тий. Тийм байдаг гэсэн. Тэгээд тийм болохоос нөгөө амар их цагийг хамт өнгөрөөж юм ярьдаг. Тэгээд дээрэс нь ангидаа жоох нь хэсэг шавдарлуулсан юм. Яагаад? Мэдхгүй манай ангийнхан бид дөрөв тоодгүй. Тийм үү? Тэгээд бид дөрөв хүртэл байсан л хальтаа дараа нэг үрх нэг ангийнхнаа ярьсан чинь та дөрөв л өөрсдөө одоо дөрвөлхнээл нэг юм үүсчихэл байгаад байсан гэл. Дунгууд бид дөрөв үгүй та нар биднэрийг жийдэг байсан гэл. Тэгээд яг үнэхээр ингээд бид дөрөв ангийнхаа зугаалan болгоомч явдггүй. Тийм үү бүр үү? Тийм. Ямар сонирхолтой. Дөрөвдүгээр курсын хонхны хоёр болоод ангиараа нөгөө юмд явна штэ зугаалгаар. Тэр минь явж байгаагүй. Тэгэхээр яг тийм амар тийм муу биш а зүгээр тухайн үедээ л бид өөртөө юугээ ботсон байсан мэдэхгүй тэгэл яваагүй. Надад болохоор яг юм оюутны ангидч бай 10 жилийн ангидч бай занаач нэлийн цагаан да. Тийм байна. Тий. Энэ нь нэлийн цагаан. Тэнгүүд энэ бол миний хэрэгэлдэг гин арай гайгүй байж магадгүй. Нэг болохоор ингэж хэлж. Би алинныхын ч зугаалганд явж үзег байхгүй. Яагаад гингүүд би дандаа нөгөө нэг юм дооны тэмцээн уралдаан ийм тийм юм гээд явцдаг байсан болохоор надад амжихдаггүй байсан. Ялангуяа 10 жилийн өмнө яг усаа бис дөнгөж байгуулагдчихсэн. Тэгээ эхнийхээ дуу гарах гад чи тийм жоохон дорсон юм уу? Тийм шүү дээ. Би чинь 15 таа ороод яг тэмцээн болж явах үед чинь би 16 хүрсэн байхгүй. Тэгээ 16 настайдаа дөнгөж 12 дугаар ангиа төгсгөөд тэгээ байж хахад ингээд за төгссөн юм бол газ үрээд ирээ дуу гаргая гэд. Би хонхны хоёртаа орчоод цаашаа зугаалгандаа явахгүй шууд ингээд явчихжээ байхгүй. Тэгэхээр чи одоо Васабистэй гэдэг нэр зүй одоо нэрдэн дор хэдэн жил явж гисэн үү? 8 жил. Вау. 8 жил ингээд явцсан байгаамаа. Эхний бүрэлдэхүүнтэйгээ болохоор 3 жил байгаад тэгээд одоо саяныхаа одоо Винди Жасмин хоёртой шин л яриад идэг бараг илүү удаан өнгөрүүлсэн болохоор чинь бараг хуучин сонсох гэж. Тий.
Тэгээ бидэд болохоор яг цаашаа 5 жил үргэлжлээд одоо саяхан яг 6 жилийн 8 жилийн ой болоод тэр мөрийг бас хөрхөн хурдан яах вэ яаж тэмдэглэх үү гэж явсаар байгаа л өнгөрөөс. Тэмдэглэсэн үү тэгээд та тэмдэглээгүй. Бохиагч хоёр нөгөө нэг Японд Blackpink үзэн гээд ирсэн. Нөгөө хоёр маань гадаадаар зугаалаад тэгээд за таарахгүй юм бэ нөө гэд. Тэгээд ерөөсөө тааралтаагүй. Байсан, тийм байсан. Би чи юу ярьж байгааг тийш орчлоо. ягаад фавэ үүссэн бэ? Фавэ үүссэн бэ? Тэгээд яг бид нар нөгөө сонирхол нэг байсан учраас гэх юм уу? Тэгээд угаасаа нөгөө нэг одоо хоорондоо заримдаа ярьж маазардаг байхгүй юу? Нэг юм сайн дааж биш хамт байж байсараа тасаа дөрүлээ ер нь нийлцэн шүүгээд. Нэг би нэг олсон юм байхгүй. Угаасаа л ингээд таарсан юм аа гэдэг. Үлдсэн дөрөв нь ингээд нийлцэн ч гэдэг. Угаасаа нөгөө нэг цаг хугацаа амар олон жил болцсон болохоор яалтчгүй би биэндээ уусаад одоо нөгөө нэг ингээд нэгтцэн гэх юм. Нэрний талаар гэвэл яаж амар олон нэр боддог. Нэг юм талбайд яг энэ нэрээ олон би яг Wasabi-с нэрийг би яг нөгөө талбай дээр бид хэд энэ нэрээ олж исэн гэх юм уу? Эхлээд машинтаар суудсан дөрүүлж. Хар шүн. Тэг ямар нэр хөө мөхөө гэл нилээн ярилцаал. Тэгэл тгсэнчлээ. Аа юу. Аа юу дуртай. Тэгээ дөрүүлээ дуртай болохоор тэгээ тийм тэнэг аа юу гэл тэгэл амар ягаад чи дөрөв охины Монгол нэрхгүй ш Монгол нэрхгүй гэл. Тэгэл юу юм да юм. Тэгээд тэгж хагаал ер нь ингээд дөрүүлэнгийнх нь ингээд бид дөрөв хилдэг гоё гэдэг хэвгүй зүгээр ингээд байн. Ингээд дөрүүлээ ингээд яг нэг хэцүү тулсан юм байдаг учраас гэтээ дөрүүлээ амар хэцүү мөвч байсан ч гэсэн ингээд туртай замаараа явж байгаа тий. Туртай замаараа явж байгаа юм чи явах те гэл нэг өөрсөндөө нэг хилдэг тайвшруулдаг үгс. Сонгуудлаа гинт ер нь туртай зам гэл тэгэл favorite way гэдгийг хаа ихний way болгосон юм дээ. Бас айгаа бүгд айгаа бодож өгсөн. Тийм ээ. Тийм. Би тэд чи айгүй нэт төгсөн шүү дээ. Янз бүрийн нэр уралдуулаад бараг SpongeBob гэх нь алгүй юм болоод юу гэж хөө гэдэг нэг ямар таван охин гээд төгчөнгүүд бас яг дараад нь яах юм л заа яах юм бэ гэж ярьж байгаад бүрнгээр нэр олохгүй болохоор нь Volcast гэсэн. Тэгвэл сүвшигээ өгчий заа юм аа гэл тэгсэн чинь гинт чинь ханзах. Хоо сүвшиг димээ. Wasabi нь гоё гэж. Сүшиг чинь заавал wasabiтай хийж идэх гэсэн. Тэгээ яагаад гингүүт сүшиг чинь амд ороод амар ваа гэл амар юм халуун ногоотой юм хамрлууд сорих хийсэн юм амттай гэдэг чинь. Тиймэрхүү бүр юм цочроос нь тийм мэдрэмжийг өгнө гэж бодоод wasabis болгоод тэгээ жоохон үнэтэй байлгаа гэд лангуун дээр зардаг wasabi биш урдаа дээр артикл аваад тэгээ олон хүмүүс болохоор wasabis гэж өгөөд тэгээ wasabis гэдэг хамтлагийн нэрийг анхыг авчихсан. Тэрнээс юу гачгачин нэрнүүд бүр уралдаал гэсэн. Ямар таван охин гэл. Гэхдээ янз бүрийн нэр гардаг юм билээ ямар харин тийм ээ. Яаж аюу маяу гэж. Тайлбарч бид өдрөл аюу дуртай байхгүй юу гэсэн. Гэхдээ яаж ч юм за аюугаа өгчлөө гэж бодоход яасан ч хүмүүс тэгэл тэр байдлаар нь сонсоод ингээл аюу дуртай болоод явах байсан баха. Тийм л. Та эдийн гэхдээ яг юм фэнүүд бүр надад бүр амар тийм юу санагдаг. Мангар юм үнэнч бүр ингээд байн хамтдаа явж идэг тийм фэнүүд юм санагддаг шин. Одоо нөгөө нэг бид дөрөв сая ярьжсэн. Бид дөрөв нөгөө зориг анх ингээд уган жүжигчин мөртлөө анх нөгөө YouTube хийхээс авчдаг гэсэн аахгүй. Яа. Нөгөө жүжигчин мэрэгчлээ байж YouTube хийлээ. Одоо нөгөө бидний үеийнхэн ч юм уу. Доод хүмүүс юу гэж ярих бол гэдгийг ямар ч эн чинь бүр ингээд уг нь суйс байхад эхэлчихсэн байхгүй юу? Бүр суйсын амьдралыг харуулад. Тэгвэл хөөрхөн суйсын амьдралыг харуулдаг жижиг кино маягаар оруулсан. Тийм ингээд тэгээд суйсын амьдралыг харуулдаг тийм влогтой ч юм уу те. Тэгэж явъя гэж уг нь бодож жагаад тэг хичээд идэх гэсэн байхгүй юу? За. Нэг хүний зам биш шүү дээ. Нөгөө анги хүмүүс юу гэж яах юм бэ? Доод тэгээд дээрэс нь яг дөрөвтэй ботсон болохоор нөгөө нэг худлаа өнөн ихчнэр болсон тий. Доод курсынхаа дүүнээрээ санаа зовж мовдөг ч юм уу. Тэгээд тийм зан байгаад тэгээд төгсөөд яг хийж эхэлсэн байхгүй. Тэгээд өхөн за бүгдээ одоо яг хийж эхлэе. Тэгээд уусаа бид нарыг хүүхдүүд үзэж байгаа. За үзэж байгаа бол хүүхдүүд бид нартай хамт угаасаа том болно. Бид нар хэдэн жилийн дараа өдрөөлөө кино хийхэд манай үзэгчид яг гоё бэлэн болцсон байна гэж яг өөртөө яриад. Яг тэр зарчмаар юу нэг явсан. Одоо манай үзэгчид баг зэрэг нээж мэж болцсон байсан шүү дээ.
Үгүй тэгж нэрнэ. Анхнаасаа яг нөгөө наранцаах маань үстэгдэс. Зүгээрээ эхэндээ хүүхдүүд рүү яг гоё чиглээд гол нь та эдийн дуу гоё юм фэнүүд чинь хүүхдүүд байх тусмаа илүү гоё. Тэгэх тусам та нартай хамтдаа өснө. Ахаа тийм. Та хэд өөрсдөө юм жоохон байна. Гэхдээ танай фэнүүд чинь та нартай хамтдаа өсөх болохоор айгуу тийм гоё. Тэгээ яг ингээд томроод ирсний араас амар тийм гоё мэдрэмжийг авдаг гэж ярьчихсан. Тийм. Яг үнэ. Яг л тэр нэрэл тийм байл шүү. Өсөөд нөгөө хэд маань ч гэсэн ингээ ажил төрөлд ороод тэгээ одоо бид эдийн хэрвээ концертыг үзэхээр бодвол зорж ингэж үзэх боломжтой тийм зах зээл дээр ороод ирчих болохоор тэгээ вау. Тийм тэгээ анх нэг ямар байсны чинь нэг мэдж байгаа учраас бүрэлдэхүүн бид нар чинь хайрууд юм билэ. Тэгээл та нар анх ийм байсан, тийм байсан гэл. Тэгээ одоо нэрэл манай үзэгчдэл айгу том болсон. Одоо хамгийн том нь хэдтэй вэ? Одоо чинь нэг ээж мэж болсон гэдэг ч тийм 20 мөртэй 22 мөртэй байгаа хэрэг тий. Бараг тэр хөвцөл болцсон байна. За эдэр чинь юу лээ? Ой чи наадах чинь нөгөө юу байсан шүү дээ. Тийм блаш заяа. Крем паудер шигтсэн болохоор байна. Яах вэ гэж бодоод байна. Үзхэн. А энэ нь болохоор Хуурай. за биш би нэг болгоно. Энэ харин ингээд одоо миний энд нэг жоохон ингээд галцарсан байгаад. Энэ Үгүй айгүй. айгүй нөө. Ер нь жоохон ингээд галцрах гад идэг шүү л гэж анхаалдаг. Дээрээс нь хоёул нь халуунд яаж байгаа учраас Тий харин ойлгоорой. ойлгоцоогоорой Ойлгоцоогоорой та бүхэн маань. Тэгтээ бас нэг сүүдэр мүдэр гэж байгаа шүү. Хүүтэн тонтой юу, дулаахан тонтой юу? би тэрийг тодорхойлуулаагүй. Тийм үү? Тэгтээ ер нь дулаахан гэж хүмүүс хэлдэг. Тийм үү. Энд яг хүүтэн гэвэл энд нэг хүүтэн. Би харин тодорхойлуулъя гэж боддөг юм аа. Би болохоор ер нь ингээд юу юм шиг лээ. Би өөрийгөө л дүгнж байгаа юм л да. Дулаахан. Гэхдээ нөгөө дулаахан дундаа жоохон хүүтэн тонтойг ашигладаг юм гэж бодсон. Хит юм шаргал бүр юм оранж өнгөнд намайг зүгээр яг л юм нэг юм. Ийм үг шиг. Мангар охин шиг харагддаг бүр ингээд юм. Яг юм уу булаа гацартай охин шиг харагддаг. Чи өөрөө гэж бодд юм шүү зүгээр. Үгүй нэрнгээсээ намайг яг бүр ингээд мейкапчд бодохоор улбар шар өнгөөр ботчих би ингээд гомддаг гэсэн. Ноо гэдэг Үсгүй байна гэх. Хүний нүүр буталт чинь яг тухайн зураг авалт болон тэр өдөртөө бүр амар нөлөөлдөг шин. Тэгэл тэр өдөржингөө би ингээд шаналж цовдөг. Амар Заримдаа ихтэй таалагдахгүй байх амар хэцүү тий. тийм. Тэг яг нөө мейкапчтай заримдаа би энэ хавьдаа ингэдэм а ийм өнгө надад муухай харагддаг хэлэнгүүд би сүүл нөгөө нэг ибагэд артистик оруулсан байхгүй. Тэр маань зүгээр ингээ оролцож байхад тэгээ заагаад ахаар Бас жоо таалагддаггүй. таалагддаггүй. Артистик яг өөрийнх нь зүгээс гаргамаар байгаа тэр мэдрэмж нь гарч чадхаа байдаг гэхээр. За ер нь дуугахын шиг итгээл зүгээр бодуулсан зөв юм байна да. Гэтэ яг болно гэтэ заримдаа яг ингээд бид нар ч нэг олон бодуулсан учраас юу яхаа ер нь жоохон мэдлэг болчихдаг шүү. Тэгээ тэрийгээс хаяа хэлж явахгүй бол тэгээд нэг дуусны араас яаж чадахгүй тэгээд муухай бодогтойгоо камерын юм ингээд өөртөө жоох ихтгэлгүй тэгэл нэг юм бас байх юм аа. Яг тэгдэг юм аа. Би ялна. Та эдэн бодолтгүй юм аа. Намайг ингээд будаад өгцөө. Чи л өөрөө дандаа голдог шүү дээ. Үгүй ээ, тэгтэл муухай байна гэх. Би магадгүй өөрөө айгу голдог гэж магадгүй. Магадгүй. Наагаас яг тэгж хэлдэг. Манай нөгөө гурав болонгууд гурлаа ер нь жоохон боддог учраас. Гэтэл бас юм. Яна хамаагүй. Ингээд юу ч хэлэхгүй шүү дээ. Баярлаа гэж босно. Өөртөө бодог яваа. Нойл дурал янзч. Би бол гэж чадахгүй шүү дээ. Тэгвэл манайгаар нааш. Тэгээд нөө ингэж тэгээд нэг янзч мандарч өгөх юм бас байна. Би сүүл нэг хайр нэг бодуулсан байхгүй юу? За би ч үнэхээр бурлаацсан юм. Бодуулсан чинь намайг яг жоохон контур дээр дор зурсан. Тэгээд би нэг юм үлцэн ийм нүттэй харагддаг. Тэгээд би нэг зураг авалт арай болоо гэсэн 2 цагийн өмнөөс. Окей, шууд гэртээ хараад нүрээ подкаст хэрэгээгээд энэ жоохон засварлаа тэгээ харъя гэд. Бодгонуудаа бүгднийг нүрж тавьж агаад доотлол ингээд дали байгаа юмнууд нь арилгаад шинээр дахиж контур ингээд зураад бодгийн жоох ингээд сэргээж будаад доотлолтой зүлхэн мэлхэнгийн жоохон тодруулж мадруулт өөрөө бараад гэж утсан. Яг би үнэхээр муу буцсан гэж хэлэхгүй л дээ. Гэтэ яг бас надад жоохон таалагдахгүйсэн юм. Тэгээ тэр мейкап ч маань надад жоохон дургуун байна уу да гэсэн янзтай бас надад санагдсан. Тэр үед ингэжсэн аахгүй. Би зүгээр л ингээд тоглоом. Хоёр контур дээшээ доошоо зүрсэн юм штэ гээ энэс ах гэсэн чинь. Наа чин дуусаагүй байгаа. Тэгэл би чи яана. За дуусныхын дараа нэлээ. Үнэхээр дэлээ байл. Энэ жоохон дэлээ. За тэгвэл засчих.
Тэгэж байгаа тэр ихч маань өөрөө айгу тийм дуу багтай мейкап ч юм байсан байхгүй. Шууд ингээ да ирдэг мейкап. Оо тийм л хараад байгаа гэдэггүй юу? Тэгэхгүй. Гэж жоохон ингээд жоохон бага яриатай хүн байсан байхгүй. Тэгээ би ч юм бүр твдээд гарч ирчээ. Миний нөөрийг муухай бутсан гээл би ч бүр гомдлоо. Тэгчтэй яриад яг бодгоос сэргийжсэн байхгүй. Тим тохиолдол Байдаг шүү, байдаг. Мейкап дээр бол үнэхээр байдаг. Би одоо тэгээд энийг хэлчингүүд бас мейкапчд маань бас өөрийнхөө бодмаар байдаг. Би тэгтээ тэнд нэг ингээд үгүй гэдэг байдаг. Ингээд хоорондоо хавцалдчихл сайн ойлголцож иж байхгүй л. Бодолтон дээр бол тэгдэг. Та тэгтээ бүгдээрээ хөвчлэн байнга мейкапч нар бодволгүй. Зураг халтууд дээр. Тийм, байнгын ихнэ. Тэгээд ер нь бол өөрсдөө гэсэн яг бид нарыг боддог. Ингээд байнгын тогтмол мейкапчтай. Тэгээд зураг авалтандаа яхаар бол тэр эддэг гал авах хүсэлтэй. Аха. Нөгөөд маань бас нөгөө нэг будаас орцсон учраас яах вэ их үү гэдэг байхгүй. Айгу амар. Гэтэ яаж сайн боддог гэсэн одоо манай Жасмин амар сайн боддог байхгүй. Гэтэ яаж утсан мейкапч нар бодуулах шал ондоо. Илүү юм нэгтршил сайтай гэх юм уу? Илүү юм онцгой гоё бүтцээр. Металлаар амар олон юм хийж гоё харагдуулаад байдаг гэх юм уу? Хүний нөгөө нэг хамгийн гоё хэсэг мэсгийн тодруулаад нүд мүдийн гоё саамаагаар хэзээч будж байгаагүй төрлөөр нь бутчихаар хүн амар онцгой харагддаг юм лээ гоё. Тийм байна. Зя би ч өөр юу асуучлаа. Та ихдээ одоо яг February-ээр нэг фраг зодлоод явж байгаа ч гэсэн тусдаа өөрсдийнхөө нэг ормоор байгаа юмнууд та кинонд ороо явчихдаг штэ. Тийм. Тэгээд яг нөгөөтэй яг ярилцсан. Аха. Энэний хугацаа юм байна. Энэ хугацаанд юу? Одоо чинь бид нар одоо 7 сарын сүүлээр өөрсдөө кинотой гэж байгаа шүү дээ. Аха. Тэнгүүд тэр хугацаанд бол яг өөр юмд орохгүй гэсэн. Зөв. Зөвхөн өөртөө ажиллавал нэгт. Хэрвээ бид нар ажилгүй байх юм бол бусад ажлууд орж болно. Гэхдээ бас яг санал солилцсон заримдаа үнэхээр одоо энэ дээр яах юм бох оо гэж бодсон юм аа л шууд нэгтэй нэгэндээ хэлчихнэ. Таг муудалцдаг. Аста муудалцдаггүй. Бүр нэг ч үү? Тийм. Яг оо ам зүрж байгаа жилийн өмнө бол муудалцдаг байсан. Аха. Одоо бол бүр ингэж үнэхээр муудалцъгээд ч тэгээд гэж боддог болцсон гэх юм уу? Тэр нэг тийм болцсон. Хүмүүс яг асуудаг байхгүй муудалцдаг үед. Тэгээд ингээ хоорондоо ингээ харангууд үнэхээр муудалцдаг. Яг би нөгөө олон хүмүүс байхаар хоорондоо нэг жоохон юм маргалдаан гардаг штеп. Жишээ нь хамт амьдарч эхлэхэд илүү их мэд. Хамт амьдрахад бол бас яг ганц хоёр байна. Гэхдээ ер нь бол нэг юм чи аяга угаачихгүй яасан юм бэ гэж ороод ирж штеп. Термин. Тэнгууд нөгөө нэг дутуугаа нөхчдөг гэх юм уу? Одоо үнэхээр хизээч аяга угаачаач те гэж хэлүүлэхгүйргүй ундрал дандаа аяга угаадаг. Томоо зүгээр л хоол хийдэг. Тэгэл жимэг зарим үедээ хийгээл тэгэл нүг хизээч одоо би нэг аяга угааж байгаагүй. Ундрал өөрөө л угаачдаг. Бид чинь болохоор одоо Японд 2 жил гаруй байсан шүү дээ. Яг өөртөө эзэн аягыг өөртөндөө зориулж хоолой хийн. Өөртөөнийхөө эзэн хоолыг өөртөө угаана. Яг ингээд чи өөрийнхөө хоолыг өөрөө л хийх юм уу? Би өөрөө л хийн. Би гарч идмээр байл гарч идэнэ. Гэртээ ингээ хиймээр байл миний авдаг тустай хүнс гэж байгаа. Би өөр яг тустай би энэ хоолоор би өөртөө юм инэ гэдэг. Ямар сони юм. Яг тэгэж идэг. Гэхдээ тэр нь магадгүй арай зохион байгуулалттай юм шиг санагддаг. Манайхан ч жоохон юм штэ. Ингээд одоо энийг юу гэдэг юм нам журамтай. Яг юм тиймэрхүү байдаг аахгүй. Цагтаа ирэхгүй яг цагтаа ир гэж бүр яг ирэх хэвээр байдаг. Тэр нь ч гэхдээ ер нь бол зүг байдаг. Таач яг арай өөр диктатураар явдаг байх. Тийм. Манай буугийн чинь бас айгүй чанга хүн штэ. Тэгээ яг анхандаа бол бүжигнэр бол би өстэй майлдаг л байсан. Анханасаа хамтлагийн ахлагч байсан уу? Тий. Хамтлагийн ахлагч байсан. Уусаа ингээд нэг юм байгаа хаа. Цаанаасаа ингээд лидер мэдрэмж нь ингээд байгаад идэг гэсэн байхгүй. Яг энэ хүн л яг лидер болохоор юм байна гэд. Тэнгууд бид хэд ч юм болонгууд нөө лидер мэдэр гэж. Үнд хоёр юм хөрөлөнгөлөгч юм. Юугаар? Юу? Нэг юм бас нэг продакшн учраас нэг юм захирал махирал байх хэрэгтэй шүү дээ. Та хэдэд тус захирал гэж үт юм уу? Байдаг байсан. Цаас нэхэд байгаа байхгүй компани байгуулах. Тийм. Тэгээд хүн амьтаа надад захирал чи хиймээ гэхээр юу гэж юм хийж чаддгүй. Тэгээд бас юм хэлэхгүй байгаадах надад муухай юм байна гэд. Хин болох уу? Хинж болдгоо. Та тэгвэл жилээр ээлжлээ. Оо тэгэж болд юм уу? Тийм. Оо.
Тэгээ та хэд тэгтээ ахлагч мохлагч гэж бол байхгүй шүү дээ. Тэгээ хинний ахлагч ингэ дөрүл агаар өргөөл хин тийм тэгэл одоо яг одоо жимигийн ээлжин дээр явж байгаа. Төв. Тэгээ бүх нөгөө нэг компанид ажлууд орж ирвэл тэрүүгээр холбогдол Жимини гэдэг шүү дээ. Жимини тийм Жимини гоо одоо манай захирал болсон. Захирал явж байгаа. Манай хамтлагийн хамгийн удаан жил ажилласан босс л одоо буугийлээ. Өөрчлөгдөхгүй. Угаасаа өөрчлөгдөж чаал нэмэргүй заяа. Бид гурав чинь тэгэл бас нэг юм өнөөдөр юу өмсгий маргаашийн тоглолтын дээр юу өмсгий бэ гэж байга асуудаг нэг анханасаа тэгээд сургацсан болохоор цаанаасаа л тийм ёстой л гэд би нэг ингээд ухамсартай ойлгочих тийм л хүн. Тэгээ нэг жоох бэлэн бодоо амьдралч дээр бас тийм шүү дээ. Ингээл байгууллагатай уул нөхөнтэй уулзах ч юм уу. Гэрээ контракт нүх санхүү өнөртөөр ингээд бич тоо ярьчихгүй. Электроник хондроо гэж замдаа амар их нэг татвар матвар гэж бас амар асуудал болно. Тэгэл манай хоёр үгүй л ярьдаг шүү. Тэр голтон байж л тэр машиндаа байж юу. Өөртөө чиг. Хоёр гэхдээ хамгийн юм арай тийм дуу багтай юу? Үгүй шүү дээ. Би ч нэм шүү дээ. Жинхэнэ юм интроверт бишээ экстра юу тийм тий. Ундрал яг дуу муутай. Томоос жоохон арай нэг жоохон. Би тэгтээ ерөөсөө тэгж боддоггүй шүү ундралыг. Одоо тэгэл бүжиглэл өө гэл бүжиглдэг болохоор би ингээл юм даяастай арай өөр үед нь уулзсан юм шүү. Тийм юм бол. Арай өөр нэг ундрал байдаг шүү дээ. Тэр үед манда уулзаад байсан юм шүү. Тэр үед бол хийж барахгүй шүү дээ. Өөрөө нэг өөр юм талтай тийм талтай шүү дээ. Би тэр ундралтай аяга дуртай. Тийм үү. Яг бид хоёр нийцдэг гэж. Би ер нь угаасаа би хөвчлэн тэр үед хамт байдаг. Би харин яг мэдээд байна гэдэг. Тийм байх нэ. Одоо ер нь өөрийг ингэж челленж болгож бодоход ер нь хэр дуртай байдаг вэ? Дургуйч яг би дургуйч мэдгүй би одоо л чиний хажууд ингэ сууж байна. Ер нь бол гэтээ би тэгэхэд нөгөө хамт амьдардаг байсан шүү дээ. Тэр үед бүр ёо солиотой боддог гэсэн шүү дээ. Солиотой боддог. Тэр үеийн хамчлаг үзэхэр одоо бид түр амар ичдэн шүү дээ. Амар боддог гэдэг нь юу гэж байгаа юм? Тод боддог. Зүгээр ингэж амар их тод бодох нь бид дүрийн зорилго байсан гэх юм уу? Тэгээд ингээл өс нь амар сонио янз бүрийн болцсон бүр ингээ инээдтэй. Амар. Одоо ч юм бол ер нь л нэг жоохон будахгүй талтай би бол. Зүг нөгөө юм будаагүй юм шигээр буддаг тийм төрлийн. Тэгээд тийм ер нь тиймэрхүү төрлийн хүн. Би одоо тийм ингээд яйдаа л гэж бодоод иж нэг. Өнөөдөр намайг миний цэнхэр линз намайг аврах юм шиг. Линз гэдэг угаасаа яг будалтыг үнэхээр л авардаг юм бүр. Үнэхээр сайн авардаг. За ингээл яхаа өнгө ороод ирэхээр би уучраа болдго юм да. Нэг юм. Би болохоор нөгөө нэг амар анх ингээл юмд орсон цагаас эхлээл намайг нөгөө нэг амар жоохон царайтай. Тэгэл хөвчлэн л ер нь кино, реклам бүгд нэг юм жоохон юмд авдаг. Одоо ч гэсэн. Тэгээд нэг юу ийсэн штэ 20-т жүжиг дээр бас яг жоохон хүүхдийн дүр тоглолцсон чинь. Тэр чинь 16 настай охины дүр. Тэгээд тэр чинь анх найруулагч намайг 14 настай охин гэдгээр анх нэг очоод дуулсан чинь. Тэг чи 14 настай охины дүрд чадах уу гэл. Би үнэхээр тийм жүжиг тогломоороос чадна гэл. Тэгэл нэг тийм сцентэй штэ. За чадна гэл. Тэгэл орчихсон 16 настай охин гээд тэгэл форум хүмүүсэл өсөө шуухад тэгэл яг л болчихж байгаа шүү дээ. Та хэдийн гэхдээ кино нөгөө нэг веб драма чинь бараг л нэг 10 жилийн эсвэл нэг оюутны яг л нэг тийм үеийг харуулдаг шүү дээ. Одоо тэгэл тэгдэж шүү дээ. Манай томоо мама байнг хэлтий. Одоо ээж мэж олчаад нэрээ ийм юм тоглохоо байлаач малаач гэх хүмүүс чинь бас химэр нөө манай ээж. Яг болох ч байгаа. Одоо болох гээд байна. Одоо болох гээд одоо жоохон томрох гээд байна. Дандаа юм кино мина хийдэг төрлийн болох нэ. Тийм. Та тэгтээ зохиолоо яаж гаргадаг юм? Яг хоорондоо сууж агаад л гаргах юм уу? Яг ингээд дөрөв талтай сууж агаад цаахан хүтэн пив ууж агаад. Оо. Тийм, ер нь яг тэгээд пив ууж байгаа мууж байгаа хэрэг үзэгч хүлээж авахгүй байгаа. Жоох юм байж иймэ чийж гэж харж. Гэтэ одоо бас гайгүй хаа. Бидэд одоо баг үзэгчтэйгээ тасаас гэж бодож байгаа юм. Нөгөө та ээж нэг сөөж мөжүүд өнөр оруулж ирдэг тийм. Одоо ч бид хэд чинь бас ер нь мэдчихээ гоош нөгөө наас нэ. Тэгэхээр ч ер нь ойртсон байгаа шүү дээ гэдэг. Тэр мэр чинь тий.
Хаяа бас бид дөрөв чинь юм байвал байна. Яг тэгэхээр амар гоё нэг юм ам халаал тэгэл нэгдрүүлээ ярилцаал болоод идэг оо. болоод идэг. Тийм ахнэ. Бид эдийг бас яг тэгчтэй жоох юм байж гэл. Одоо том болцсон штэ. Тэр ихтэй байнга ирдэг забар. Тэгээ бид чинь нэг өөрсдийнхөө юун дээрээ клипэн дээр одоо жоохон том болцсон шүү гэл. Жоохон ингээд юм би барьсан жоохон ийлмэл болсон юм жоохон секси дуу тийм секси дуу. Лиза нэг тэгсэн шүү нэг ингээл өсгөө гаргаж ирээл бүр ингээд бот авсан штэ. Нэг тиймэрхүү юм оруулж ирэнгүүт цаанаас нэг гарч байгаа дуунууд чинь анханаас нэг юм хөөрхөн хүүхдийн юм шиг дуунууд авлаа. Наад хувцастай чинь дуу ерөөс зогсохгүй байна. Нэг уугнаах тэгж хэлсэн жүжиг чинь. Тэгээ бид заваас нэрээ тиймээд ингэж бодож байсан. Тэгээ юу лээ ер нь л ингээ харахаар бид эдийг ингээл угаасаа жоохон л гэж бодсоор л байт юм л хүмүүс. Таад гэхдээ юм характер байдгүй. Бид хэдүүд үү? Тий. Одоо манайханд бол байдаг байхгүй юу? Манай энэ маань илүү эмхтэлэг, энэ маань илүү cute. Энэ нь болохоор нэлээд юм shoot vibe-ыг өгдөг. Энэ нь болохоор нэлээд юм sexy, mature юм шиг тийм характерт ингээд юмараа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү характер байдгүй. Үгүй гэхдээ яг ер нь харахад хувь болгондоо нэг тийм юм байдаг. Өөрсдийнх нь гаргаж байгаа юм байна. Аа. Одоо ингээд манай томоог хүн болгон амар тийм эмхтээлэг зөөлөн гэдэг байхгүй юу? Тэгээд хүн болгон ингээд юм томоо одоо юу гэдэг чинь би томоог амар тийм хань материалтай гэдэг. Нэг ихнэр vibe-тэй гэдэг үү? Тэгээд нэрэл манай томоод яг тийм бид дөрөв дундаа ч гэсэн нэг юм ээж vibe-тэй. Сонио. Тэгэл өөрөө зэг намайг байнга ингэж яхаа гэл. Өөрөө тэрэндээ нэг тийм нийцм хэрэг байдаг гэж байна. Хамгийн гол хүн болон тэгээд ахаар. Тэнгүүт нэмээ маань болохоор ер нь жоохон cute талтай бах тий. Одоо бараг тийм болоод тэрэндээ тасцсан дөө. Би анхандаа үгүй бид нар секси характерын би аавна гэл би тэгдэг. Тэгээ одоо сүүлийн харсан нэг cute би бодлоо. Чи наадгаа зүгээр Агиркада буцаа Жасминда буцаагаад үгүй. Би бас ихгүй гэл. Сая ингээл хин 2025 он эхлэхгээл тэгэхээр найнууддаг. Би одоо энэ жил жинхэнэ стан дээр бараг байд би ч мэгчгээл. Би ингээл одоо би ингээд ихтүүтэй байхаас хансан. Одоо бараг тийм их хувцс мувц гэл амар тэгж байгаа. Тэгэл гэсэн чинь 26 онд төхөөд гэсэн чинь би одоо энэ жил цаада болноо юмгүй. Чи яг өмнө жил ингэж хэлжсэн гээд тэгмээд бас үнэхээр чаддгүй. Харин ингээл нэг юм тэгэл тасцсан байдаг юм уу яа гэдэг. Тийм байгаад. Характер туурахаар бол яг киноны дүр юм уу яг клипний дүрээр л хувирах уу гэхээс яг хувь хүний яг тийм байхгүй. Айгуу тийм цаанаасаа л нэг эмгтээлэг хүн гэж яг байдаг юм лээ бүр ингээл би явж сайн мэн үү гэл яг ингээд юм амар эмгтээлэг. Манай ер нь Жими бас арай жонтой талтай юм болов уу? Тийм ах те. Тийм яриа. Гэтэ бас хаяа үгүй. Яг 100% бас тийм бол биш. Тэс гайг. За надад гоё цагаан сав байна уу? Энд байхгүй юм шиг байна. Тэгдэг байх нэ. Маа таньж жоохон секси хүн одоо яагаад дутаад байгаа гэдэг. Одоо ундралыгаа л тийшээ. Зүтгүүлэндээ. Зүтгүүлэндээ. Тэнгууд өвч мас тийм хүн биш шүү дээ. Тэнгууд үгүй секси бол бид тэр секси хүн дутаад байна гэд. Тагч яалчгүй Жасмин бас байгаа тий. Байгаа. Уусаа яг секси гингүүд уусаа яалчгүй Жасмин л болж. Хүчмийн цааныхаа өчрөг болдгоо нэг л өнгөн зөрөөд байх юм. Цагаан саа. Энэ юм биш болохгүй юу? Ханаач амар жижигхэн юм шиг санагдаад. Энэ биш үү те? Яах вэ? Нэг юугаар арилахгүй. Саагаа болдгоо юу? За энэ арилахгүй юм. Одоо гэхдээ яг кинонд одоо заавал хувьтэй хамаарахгүйгээр өөр юмнуудад орж болдог гэсэн шүү дээ. Өөрийгөө сориг гэвэл яг ямар төрлийн кинонд ямар дүртэйгээр өөрийгөө хармаар санагддаг юм. Би одоо жоохон нөгөө нэг юм юу өөрийнхөө нас яг өөрийнхөө насанд эсвэл өөрийнхөө наснаас жоохон 30 нэмэх ч юм уу. Яг тийм нэг эмэгтэй дүр дээр хүүхдээсээ салмаар байна гэдэг. Кьютээсээ салмаар. Дээрээс нь би ихвчлэн дандаа юм уйлж унждаг юм тавьдаг. Нэг сцен ч вэ, хоёр сцен ч вэ, заавал нэг сцен уйлдаг. Жоохон нэг юм зовлон үтсэн охины дүрд. Тэгэхээр хэцүү юм тий. Тийм тэгээ би бүр ингээд нэг удаа нэг найруулагчд би одоо ингээд
Уйлгааргүй байна. Цолгож Тэгээ нөгөө байна. надад ирээгүй хайр дээр чинь бас нөгөө нэг яг анх уулзъягээд тэгэхдээ чи уйлахгүй би одоо үнэхээр уйлахгүй шүү гэж уйлахгүй гэд. Тэрэн дээр чи яхаар гол уйлдгүй л тий. Тэрсэн цаг баг нэг жоох мангартай охины хөдөөний охины дүрд. Тэнгууд яг нэг юм амьдрал үдсэн зүгээр жоохон тэнгууд би нэг хүмүүс ингээл эсрэг дүрмөр гэлтэгдэн шүү дээ. Надад уусаал нэг амар буухгүй гэж боддог. Яасан ч гарахааргүй юм. Тэнгууд хүнд ингээл нэг юм үдгчээ бодохоор угаасаа л нэг юм царайнд хүний тэр дүрд хүний царай тохирдог шүү дээ. Тэнгууд би ч үгүй би чадна. Бисэд дүр чадна гэл оронгууд ингээл би хичээгч гисэн хүнд нэг буухгүй нэг юм байдаг шүү. Яг тэгэж санагдаад байт. Яг хүчлээд орж болохын үед болох ч гэлээ. Хэцүү. Ер нь л хэцүү байдаг. Хүмүүст ч гэсэн харж байгаа нь угаасаа нэг дасцнараа харсан байна. Чамд ч гэсэн нэг тиймэрхүү дүр байдаг үстэй. Нөгөө хүмүүс жүжиглээд байгаа ч гэсэн харахад нэг л дүртэй наал. Би тэрийг нарчлаа. Гэлээ. Ялангуяа надад тэр нь мэдэгддэг. Би бүр үнэхээр чаддаггүй за. Би надад нэг инээдтэй хүүхч харагдаад. Нэг жоохон хүүхд нэг ууралдаг штэ амар хамаг энерги гаргаад ууралж байгаа. Яг л тэгж харагддаг надад. Тэр өөртөө яг таарсан дүрээ хүмүүсийн царайнаас нь харж ижлсэн байдаг байх л та. Царайнаас нь. Тэгээ ер нь бол тийм л дээ бид нар ч гэсэн ингээл нэг юм авахтаа тэгэл залуу мал авахаар бол залуу авахаар бид нар бол ер нь бол Монголын залуучуудыг бас ёо түүсэндээ гэж юу. Ингээл амар их Instagram авахаа бид нар бүр тийм болцсон байсан шүү дээ. Жими мими бид хоёр. Ингээл гудамжаар явж байгаа хөөрхөн залуу харагдаж шүү дээ. Очоод Instagram авчдаг. Зүгээр л шүү дээ. Ой сайн уу гэл Instagram авчих нөгөө гайхах шүү дээ. Харин бид нар ингээд ийм юм хийдэг хүмүүс байгаа маа. Жүцэн Instagram авчих хөдөр нь албагтыг нөгөөс ч гайхал. Бүр тийм. Хөөрхөн залуу бүрөөсөө ингээд зүгээр явуулах байсан уу? Зүгээр явуулж мавж хөөрхөн залуу энэ байхал юм болдог очоод энэ Instagram мэдэх үү гэл. Та гэхдээ яг бусад цаг үе дээрээ ер нь хэр их нийлдэг вэ? Нийлэн гэтээ саяхан сүүлд нэг би биндээ жоохон гомдолсон. Бүгдээрээ чи ингээл ажил хийж байгаа ч гэсэн одоо яг манай нөгөө хоёр маань юутай болсон шүү дээ. Бибитэй болцсон учраас бас нөгөө юу ч нөгөө гэр бүлтэй цаг нь ихссэн. Тэнгүүт нөгөө хоорондоо нэг уулзахгүй болонгууд одоо ч бүдрэж мас ажил хийдэг ч гэсэн бас амьдралын найзууд шүү дээ найзуудаа. Нэг жоохон тэгэж яагаад тэгээд хаяа гэтээ яг бас тэгээд уулзсан юм яриа. Тэгэл ягаад ч дахиад нэг ажил руу орчих гээд байдаг байхгүй юу? Ажил ярихгүй шүү л хоорондоо тэгэл. Манай ундрал яг тэрийг зохицуулдаг хүн хөргий. Йоо битээ ингээл төхөө гэл. Ажил ярих авлаа гээл даа гэлтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг яг тэгж яахгүй бол байн ажил яачаал бусад үедээ ингээд тарчаал байхаар бас нэг юм ажлын хамааралтай хүндий санагдаад байдаг те. Тэгдэг гэж магадгүй. Бид ич одоо бас хамтдаа амьдраад уйдахаас уйдаад сайн мууг нь мэдлцээд хэрэлдээд сайхан үтсэн. Тэгсэн баг тий. Тэг бүр яг ингээд үнэхээр л хамт удаан байгаад ирэхээр за энэ яг яаж ийн гэдгийг зүгээр хараа мэддэг болсон. Яг юм хараа мэддэг болчихсон. Бүр ингээд яасан. Тэгэл ямар нэг юм болсон ирдэг тий. Яг л тэгж таардаг. Тийм шүү. Тэгээ бид дөр бүр юм шүү. Хин ууралсан байхад хинтээ яаж харцгаа бүр мэддэг болсон. Бүр одоо чинь уурлаа штэ. Зүгээр хайчдаг. Яасан ингэж асуудаг. Яасан ингэж асуухаар улам яачгүй. Бүр ингэ цааргалаад байдаг жоо. Тийм учраас хайчингууд манай ундрал өөрөө өөртөө ярилцаад тэгээд ингээд гэл орлаа. Тэнгүүд одоо жишээ нь Жими байгаас тээ. Жимиг бүр ингээд ууралсныг харсан тал яасан за байж за суугатах. Яасан ингэж байгаа шууд ярилцахгүй бол амар тийм. Би энд уурлаад байгаа биш үү? Жоо твдээд ингээд ил гаргадаг төрлөө юм шүү дээ. Би та саяжгаа ингээд уурлаад танаас ингээд хинч намайг ингэсэнгүү. Гэт тийм төрлөө. Ямар сонирхолтой. Тэнгүүд нэмэ би болонгууд ингээд дуурддаг байхгүй. Тэгэхээр бас ер нь жоохон хайчвал бас дараа нь өөрөө жоохон ингээд за би сая ингэчлээ те гэж бодоод өөрөө зүгээр болчдөг гэх юм уу. Тэнгууд томоо болонгууд бас ер нь ярилцсан. Гэтэ томоо хүнээр гуйлахгүй өөрөө ярьдаг. Найздаа ингээд байна гэдэг. Тэр мэрийгээ бүр мэддэг болчихдоо бүр амар. Ямар нэг юм гаргасан ч гэсэн тэгэл
Тийм ээ тий. Тэнгууд ингээл өөрхөн амьд там тавьж байгаа ундрал уулж байгаа бид хайж штт. Найз чи ингээд зүгээрээ орхиж байгаа. Өөр ороод ирдэг. Тэгвэл буурынхаа зангаанд түгэдэг шиг болсон юм шиг бүр нэг. Нөгөө манай хүн тэгэл тэргээр имэж л ганцаараа чимээгүй бид гээд дааны нээлтүүд байгаа л юм. Тэгэхээр би хэрвээ тэгсэн бол би амар шофтер мэдрэмж авнаа. Би амар гомдох байсан ба. Тэгээд яалтчгүй нөгөө нэг хувь хүн нь өөр болохоор харин тийм байх тий. Бид итгэдэг нэг тийм амар аргаддаг тийм гэж байгаа шүү дээ. Агрегат бид хоёр нэг яг нэг муудалцчихсэн юм надад нэг орж ирж байгаа байхгүй юу? Энэ ингэдэм юм аа. Жасмин. Жасмин маань. Тэнгүүд бид хоёр нэг яаж агаад ч ууралчлаа мэдгүй. Дараад нь над руу амар хөөрхөн. Би ээж жаад бас ингээд дуурахгүй ингээд хармааргүй санагдаад байхгүй царайг нэгээд. бүр ерөөсөө юу? Зүгээр ингээд тайраа явчихсан санагдаад. Дараад нь болохоор найзаа уучлаарэ гэж чадаар ичээд орно. Зүгээр штэ гэж би. Тухайн үед нэг амар тийм юм муухай мэдрэмжинд давмгайлаад тэнгэл дугаар орчдөг. Тэгээ уурлал гүхгүй цаашаа гэл. Ингээд цааглаад идэг. Манайх ер нь бол тэг цаашаа баймаа гэдгүү. Аа. Тэгэл ер нь айгүй нэг тийм болоод идэг. Тэгээ дээрэс нь нэг юм төс тас гэж ярил ярина ярихгүй бол одоо шинэ нэг жоохон байж байгаа за зурлаад шаалдах тий гэж өөртөө боддог болцсон болохоор Анхан болохоор явц дундаа л өөртөө зүгүрэл тийм ээ дөө. Тийм. Ерөөс аргадах шаардлага байхгүй. Нөгөө ингээл хайчин тэгэл явц дундаа нэг ажлууд ингээд ажлын шаардлага болоод бөөндөө ингээл тайз мэйсэн дээр гарах гэдэг. Одоо ямар дуунууд юм тийм гэж байгаа л тэгэл нэг харсан яахаа гэж инээцээ явждаг. Зүгдээ бол нэг тиймэрхүү. Тэр чинь угаасаа л бид дөрөв найз нөхөрлөөрөө муудалцсан ч гэсэн цаана ажил гэдэг юм байгаа болохоор тэгээд яадаг болохоор муухай заавал тэрэндээ хүлэгдээд байгаа юм. Яг найзууд. Тийм байдаг байх нэ. За одоо ч одоо нэг тийм энэ хүнийг ухаж төнгөх гоё асуулт байна уу манайхаа. Шүүд асуугаад. Яж чад бодог маань амар удаад байна. Би амар удаан бодох юм. Контр монтроо зурцсан байх юм. Би бүр энд бас сандраал энэ сормос удсан. Яваад л байна би. Ер нь бол. За би юу яа. Жохинтаас намайг тэгсэн асуулт өшөө илүү нөгөө хүнийг ухах төнхөх асуулт асуугаач дээ. Ямар муу юм бэ гэсэн. Би тэгэл за гэлсэн. Ер нь таад ингээд цалимэлаа аваад мөнгө авангууд мөнгөө яг хөвчлэн чи яг юун дээр үрдэг юм шиг санагддаг юм. Эхлээд бол мэдгүй зүгээр л яг өөрт хэрэгцээтэй гоё сайхан одоо нөгөө нэг авч чаддаггүй байсан юмудаа ч юм уу тий. Юмдаа эхлээд зарцуулаад байсан. Одоо юу гэдэг чинь ингээл гоё харагддаггүйс хувцсанараа ч юм уу өмнө авч чаддаггүйс мөрөд шүү тэрмэрийг авахгүй ч дайрж мэрдэг ч юм уу тий. Тэнгууд одоо сүүлийн үед болонгууд жоохон хоримталдаг болсон мэл. Би сая хоримтлаагүй маш авцсан шүү дээ. Тийм үү. Баяр хоримтлуулж чадсан. Ингээд хоримтлуулаад ингээд ирэнгүүт яг болцсон цаг үед тэр. Тийм амар гоё мэдрэмж тий. Одоо л би яг энэ машина одоо нэг юм зөрчсөн байсан аахгүй. Машин авнаа гэж зөрчсөн. Гэхдээ ер нь анх нөгөө хөрөнгөө яг ингээд юу яаж явах та яг тийм машин гэж бодоагүй. Зүгээр л хоримтлуулж игээд тэгээ би жилийн дотор айгу хурдан болсон. Тэгэл би бас ингээл хоримтлуулаад явж байгаа. Тэгэд бид дөрвийн бас нэг юм өмнө жил YouTube-ийнхаа мөнгөөр анх YouTube одоо нээж эхлээд тэр цаг мөчөөс хойш ерөөсөө аваагүй байж байгаа тэр мөнгөөрөө Солонгос дөрүүл аялсан байхгүй юу? Тийм байсан шүү дээ. Баахан нөгөө нэг юм хамбог өмссөн. 15 хоног явсан. Бүр өвчтэй юм шиг. Тэрнээс их үгэн баймаар зэ. Яг тэгэхээр бид дөрвөлээ амар Солонгос гэдэг улсад дуртай. Ягаад тэгэхээр өөртөө Солонгос амар кино минь үздэг учраас. Тэгээд тэгсэн чинь 15 хоноод тэгээд энэ жил болохоор одоо бид Таиланд явж байгаа. Таиланд гоё юм билээ. Хальт ингээд юм. Өгөөнийхөө одоо нөгөө халууны улиралтанд явчлаа. Гэтэ яалтчгүй тэгэл нөгөө жимийн хүүхдэн тамрахыг хүлээх ч юм уу. Тиймэрхүү процесс болоо. Тэгээд энэ жилийн одоо сайн байлаа гэд байгуулгаасаа өөртөө шийдэл байгуулгаасаа мөнгө гаргаад яваад байгаа шүү. Тэгээд энэ жилийнх нэлээд ярилцж байгаа Таиланд дөрүүлээ явъя гэд. Ямар гоё. Би дөрөвчнийг дөрүүлээ аялж исэн тохиолдол заас цөөхөн дөө. Тийм үү? Тий, айгүй цөөхөн. Би чинь тэгэл
сая гэтэл одоо нэг Boyka-ч хоёр Blackpink үзнэ гээд Япон явцсан байхаагаар Jasmine маань юу яваал? Тайланд яваал. Нөгөөх маань хаашаа явчлаад бас дулаан орон руу ингээл салаа явчихж байгаа байхгүй. Уугны гоё ярьж агаад гоё аялал гоё юм да гэж ярьдггүй. Нэг хувийн ажлууд гэдээ бас нэг давхар одоо жишээ нь би нэгэл подкаст хийгээл нэг дугаар болгон 7 хоног алга ингээ авч байгаа гэх юм. Тэнгүү нөгөө хэд ч юмас тусдаа тэнцээ өөр нэг газар ажил эхлүүлсэн байгаа гээл. Тэгээс яг цагнууд нь яг таардаггүй. Бид тэр яг хувийн ажил нөгөө нэг арай гайгүй. Гайгүй ч явах тий. Тэгээд нөгөө нэг өөртөө яг ярилцаал юм авч хийдэг болохоор. Тэгэл ягаад ч юм дөрүлээ энд хамаагүй л ямар ч надад хайнаач хамаагүй дөрүлээ явах уу мах уу гэж ярилцаад. Тэгээ за нэгэнд ер нь өөртөө мөнгө гаргаж байгаа юм чинь гоё очиж үзээгүй газар л байгаа. Тэгээ хинч Таиланд яг уу ундрал жин хоёр жоохондоо ч юм уу явцсан байсан болохоор тэгсэн дөрүлдээ хамаагүй штэ явчихъя гэл. Дүү. Тэгээд явж байгаа бохно. Би бас гоё айлмаар л. Гэтэ хамгийн гоё аялахыг хүсдэг бүр яг юм хүсдэг орон гэвэл байдгүй. Би одоо юу Швейцар орж үзхийг хүсээд байна. Европт тэ гоё яхаа. Тийм. Тэгээ сүүлийн үед би Казахстан ч гэсэн бас гоё харагдал. Гэтэ яг яалтчгүй нэг сэтгэл зөрхөнд Солонгос гэдэг улс бүр ингээд хамгалагтаа замгсан байдаг тийм. Гоё. Би сая явахдаа гэхдээ би сая нэвтрүүлгээр явсан байна. Тийм байсан. Сая явахдаа жоох ядарсан байхгүй юу? Тэгээ ядарснаасаа болоод би жоохон урангүй явцсан. Дээрээс нь би нөгөө нэг оролцож байгаа нэг охинтойгоо үлдсэн. Тэгээ би бас тийм баяраар үлдчихсэн. Тэгээ ууг нь би болж ивэл гоё хайртай дотны хүмүүсийг аваад ингээд ямаарсах. Яг үгүй нөхцөл нь бүрсэн. Гэтэ надад одоо нэг 5-6 хоногийн боломж байхад би юм болгоныг үзмээр ингээд ирсэн боловч хувцаа буруу тохируулсан заяа. Амар хүтэн би нэмэх хувцастай ирсэн чинь даарад ядраад тэгээ би жоохон энерги болц. Тэгээд Солонгос юм маань яг анхны сэтгэл жоохон муухай ирцээ. Тийм. Тэрнээс л голдсон бүр. Яг ийм найзандаа нэг барилцсан. Тэгээд дөрүүлээ. Тэгэл шүн хардаг заяа. Тэг манай жимби жирэмсэн. Ирдэг. Хардаг. Метро зогсчихно. Тэгсэн ч гэсэн хамаагүй тэгэл юутаа такси даалцаа амар их мөнгө таксинд хүрэл. Тэгэл албатай юм шиг унтж байгаа л өдөр гардаг. Тэг өдөр чи яваа л юм. Тэгээд сонгосож яваа л амар халахдаг ёо. Алгаал энэ. Тэгэл тэр муу жирэмсэн гэж тоож байгаа ч малга. Манай жирэмсэн мань өөрөөгөөш би жирэмсэн шүү гэж байгаа ч малга. Тэгэл яваад. Тэгэл арай тэр нөгөө нэг юм алхаж жагаад нэг газар ороо суугаад ингээд байх нь амар гоё заяа. Тэгэл ингээд сон. Тэг чигэж жагаад орой болчихсон. Тэгэл за харих уу гэхээр хинч харъя гэж хэлэхгүй. Тэгэл байгаад байна. Тэр тал дээр тэгэл бас. Ер нь хөвчн дандаа тэгсээр явсан уу? Би ч юм бас жоохон метро руу орсон. Одоо эхлээд өдөр бол дандаа метроддаг. Орой яг метрод нь гэтээ яг тэр метроноос зогсчихдаг. Тийм. Нэг өдөр амар төрөөд 5 цаг төрөөд. Метрон алахгүй юу? Метрон зогссон. Тэгээд ингээ алхсан чинь амар гоё газар байхгүй юу? Амар гоё за алхаж байгаа такси ирэх тий. Алхаад гэсэн чинь гүүр байна. Энэ яг хам мөрний гүүр байна. Та бүгдээ хам мөрний гүүрээр алхахыг гэл тий. Тэгж байгаа такси ирэх хам мөрний гүүрээ 2 цаг гатаад ингээ яа тий. Хөлөн гол ингээ алах тийм. Тэр чи ингэж гарч марж нөгөө эсрэг тал руу гараж мараад такси яаж явах юм мэдэхгүй. Ямар балан алхсан. Буугаад хав мөрнөөсөө буугаад такси барих гад тэгсэн ямар ч такси нэр байхгүй. Бүгднийх нь уцснаас гэж туссан. Яа, ямар хэцүү юун дээр таарсан юм те. Тэ яажсан. Тэгээд азар нэг тэр хавьд нэг юм гайгүй таньдаг чудлаа ярьж нэг юм сайн солонгос хүмүүс байж тараад би такси дуудаж өгөөд тэгээд бид нар очиад уцаад нэглээд нөгөө юм. Гэтэ тийм байдлаар нэрээ бас жоохон твдгийм юм те. Дөрүүлгийнх нь уцсан унтарчаар. Гэтэ яхаа нөгөө нэг тийм ч гэсэн тэгтээ амар ядарсан. Би бүр ингээд яг гутлаад тайлаад алхсан шүү дээ. Японоор бас яг тэгж алхдаг юм штэ бүр яг ингээд бүр яг алхдаг заа бүр. Бүр үнэхээр алхуулдаг угаасаа газар үлээ тий. Япон солонгос хоёр яг адилхан юм. Байн халахулдаг. Тэгээ ядарна. Тэгээ өдөржингөө явсараад амар ам цангана. Тэгэл яг нэрнгэс нэг кофе шоп мовч юм нэг юм руу ороод комбини ороод гоё уух нь авал. Тэгээ сэргээл цаашаа дахиад алхана. Universal та идэхдээ орж исэн үү? Ага. Universal аим гоё. Ер нь Япон явж исэн үү?
Ундрал явсан. Сая харин Япон явах уу гэж яагаад ер нь нөгөө нэг байрлах байрандаа ер нь ч уртдаг жоохон ундрсан Тийм надад. шүү дээ. Өндөр. Тэгээд жоохон айгаад яваагүй. Энэ айгуу гоё класс. Самсны бодог байна. Сортой байдаг аа. Би ингээд ер нь багсан дотор нэг. өөд байдаг. За би төхий. Сурмаас нахгүй мүү? Сурмаас наачгал та гэж. Тэр нэг юм өөрчлөгдөж байна уу? Хоёр нэг яв ягаа юм болчихсон. Харин тийм. Энд гэхдээ бүр флаш нь бүр ингэж оруулах юм шүү. Энэ харин тод би флаш байна. Би яг Энийг үтсэн үү? үтсэн надад жууган тавьсан байгаад байгаа юм би. Тийм үү. Бүр ингэж орох юм шүү. Ийшээг нь. Гэтэхгүй. Энэ хавь тод уу? Наа чи мал зүгээр юм. Шингэн флаш. Наа чи ер нь бүдэгдэн. Надад Надад тод л хэрэгтэй байгаад байна. Одоо байвал энэ байна. Энэ ч адилхан байгаа. Тэнгүүд энэ дотор нь ийм байна. Энийг л нялхал юм байна би. Тэнгүүд уруулын мэдлэг чи ямар уруулын мэдлэг Яа. бүгд байх шүү. Би гэтээ сая сүүлд нэг юм зурган дээр нэг юм бор өнгөөр бодуулаад За. тэгээ бүр сэрх миф зурж мураад За. нэг юм арай өөр Ийм өнгө. бодно болно. Гэсэн чинь сайн хүн өөр харагддаг юм билээ. Арай хондоо төрхөө харахаараа. Байнгын нөгөө нэг юм хотлаа жоохоо шиг гэл. Энэ бас нэг юм байна. Өө энэ ч бүр ингэж асараад байгаа юм шүү дээ. Яна. Тийм ахта би бас яг тэгдэж шүү дээ. Илүү юм зэрлэг бодолтон амар дуртай. Одоо яг энэ жил playtime-аар нэг жоохон юм хийж үзье гэж Өндөр дээр гүйчжэл намайг өөр болгоод өг гэж байна. Намайг наг сувд шиг болгоод өг. Яг энэ шиг болгоод тэгээд. Тэгээ бодуулах юм шиг орог. Анаас тэгээ хүн бодож үзег байхаа. Хүн гэхдээ яг өөрийнхөө нүүрийг бодос орчхоор өөр хүний нүүрийг бодох нь хэр хэцүү болчих юм лээ. Чаддгүй. Нүдний харьцаа нь өөр. Нүүрний харьцаа нь өөр. Би бол ээжийг өөрийгөө ботчаад идэм хүртлээ ээжийг бол бодчаад амар хэцсэн байд. Ээж нүд мүд нь ингээд жоохон ингээ өрчлөөтэй тэр дундуур нь тэний яаж гоё оруулж ирэхээ ерөөс уучраа болдгоо. Зээ. Манай Студент нэг юм юд олчжээ. шуутай болсон аа. Тижээдэг юм шиг байна. Одоо өндгөө гаргацсан. Утгагүй өндөглөн. Жижиг гэл таараад. Тэтгэрийн бодолд ерөнхийдөө айгу дөхөж байна. Би бол одоо оруулаа бодаад өвсөө задгаа тавьчихвал баг болох гадал байна. Тэгэхээр сонирхолтой юм аа. Өөрийгөө нэг ингээд нэг юм Хондоогоор бодоод ингээд суух. Ингээд яг эмхтэй хүний ер нь л нэг юм хийдэг зүйл ахтай явна. би тэгтээ яг энэс ер нь кайф авдаг шүү дээ. Хөөхөө өөрийгөө ингэж өөрчлөх амар туртай ингээд. Тийм. Тэгтээ би өөрөө нөгөө нэг чадвар мөн жоохон суулаа. Яаж тод будаад энэ суужсэн үү? 2 хоног. Би 1 хоног. Тийм үү? Тийм. Гэтэ би 1 хоног суугаад шууд нэг кинонд ороод нөгөө нэг мейкап чинь нүр будаад тэгээ би өөрөө будах яагагүй. Тэгээ би нэг зүйлийг ойлгосон. Нүр будахад хамгийн чухал зүйл ер нь багс юм байна бас. Зүг яг тэгтээ. Тэр ингээ мейкап чинь хитэл орж байгаа мейкап чинь ингээ юм Олон янз юм. үү гэж хамжин. Тэгээд өөр төр үзэх чинь надад тийм юм байхгүй. Тэгдгийн шүү дээ. Яг тэгдгийн. Тэг бүр судалж хардгийн. Бүх тэмнүүд. Одоо энэ манай тэгтээ энэ багснууд амар хөөрхөн. Эс косметикс дээр бүх ийм төрлийн багснууд нь ороод ирдэг. Тийм болохоор айгу амар идэг надад. За бараг болж гинэ үү? Би ер нь төхөөдөө баг болчиход байгаа байхгүй юу. Тэгээ юу хийж нэмэх ёстойгоос ойлгохгүй л энэ талд харах хэрэгтэй юм болов. Инхээр болцсон юм. Надад бол жоохон юм гялтгар юм хэрэгтэй юм шиг. Үгүй гялтгаар байна. Гялтгаад байгаа. Гялтганаад байна. Тэгээ ойроос харуулах хэрэгтэй юм болов. Тийм болоо. Одоо ингээ харангууд яг ерөнхийн нэг юм том сав байхгүй. Нэлэнгүүдээ яг юм өнгөтэй байхгүй. Сонмоос нь болчиход байгаа юм. Юу юм болоо? Тийм доотлын ягаан саамаг оруулаад ирсэн. Уруул зүгээр нэг юм гэрэлнээс нэг юм тийм болоо. Тийм шиг байна. Би яг камер дээр марч мэдэхгүй л байна. Гэтэ миний одоо ингээд байгаа чадан ядан хийсэн нэг юм мейкап. За минийх болчлаа. Минийх ер нь яг гоё болцсон. Зари. Хөрхөө. Стах хөрхөө. Сага. Дөрөн талын цэцгэр хөөхөн болж өгье.
Яг тэр шиг гэж. За болсон. Одоо тэгэнгүүт би энэ чи хийж идэх зүйл юм аа. Миний үсний нууц. Үсний нууц гэдэг. Хүн болгонд ч ингэдэг л ахлаа. Угаасаа чиний үсийг амар халуун асуудаг бах тий. Үсээ яаж янзалдаг вэ гэл. Тэгэл одоо юм шүү дээ. Тэгэл ингээд болох шүү дээ. Би ч үсээ ингээд одоо ингээл ер нь ингээд хүн үснийхээ учрыг олчвол тэр амьдралдаа яг тэр үсэл байж юм шиг л. Би одоо жишээ нь энэ бор үстэй амар удаж байгаа. Тэнгүүд яагаад гэхээр би юм хар үстэй цогтгоо. Амар шууд нэг хүнд харагддаг. Хүнд харагдаад 35 нэмэх юм шиг байна шүү дээ. Тэгээ шууд амар юм ширүүн төрхтэй болж болдог. Тийм. Гэтэ яг ширүүн төрхтэй нэг юм өөрчилж үзээ гэвэл яг болно. Гэтэ яа тийм гоё өөрчилж үзүүл гоё юм шүү. Би бүр албаар бүр цагаан үстэй болмоор санагдаж байна. Ундрал хараад тэгээд нэг чиний үсийг цайруулж гэл. Тэгээл нэг юм байгаа л. Би тэгтээ яг ингэ цайралмаар байдаг. Гэхдээ би хайдаг нэг үс амар цайруулах үнцэх баха. Манай Жими бид нар ингээд нэг үстэнд бодолдог байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би тэрнээр яг өмнө нь нэг хар болгоцсон байхгүй юу? Тэгсэн чинь одоо очсон тэгсэн гэдэг хамч маань. Жими дээр ирээд жижигэ яаж чамаас гуйгаад бараан болгоё гэсэн битээ бодож өгөөрэй. Үсчин нэг хэлсэн. Тэгээд за. Гэтэ бүр нэг ийм цайвар үс өгдөг шүү дээ. Кофе шиг юм өнгөтэй. Латте шиг гэх юм уу? Ийм цайвар бор. Тийм байвал гоё зөхгүй. Би зэрэг үрдэг юм. Ерөнхийдөө бас жоох үсрээ орлох сайгаад ит. Би бас жоо айдгаа. Би өмнө нь би чинь улаан үстэй байсан, улбар шар үстэй байсан. Надад аль нь ч зохиогүй. Тэгээд сааралт үстэй байсан. Тэгээ омбрын нэг юм шаргал үсдэг шүү дээ. Талны юм юу энэ цайвар. Тэгээ бүтэн яг юм гоё цайвар болгож үзмээр байгаа. Ялангуяа бүр ийм пастел ягаан өнгө юм. Тийм ээ. Яг ийм ягаан өнгөтэй болж үзмээр байгаа бүр. Тэг гол нь тэгэхээр үсчид маань ч гэсэн яах юм бэ гэдэг үсч амар гимтэй. Би ч яаж байгаа юм бүдүүн ширхэгтэй хөвсөр ус аахгүй юу? Миний амар нарийнхан. Тийм үү. Тэнгүүд ийм бүдүүн ширхэгтэй үс бүр гимтчих юм бол бүр яг юм болчдөг гэсэн. Харцгаа. За, бицгойрын ботал болцсон шүү. Манайхаа. Хайр та. Нэг юм. Энийг уг нь бид хоёр ингээд энэний нэршлэн айгуу тийм нэг юм тий. K-pop idol бодолт гэж тэгсэн юм аа. Тэгээд тэгсгээд харчаарай. Гэхдээ энэ цэнхэр өнгийн тэнтэй бодолт ч мар буруу байсан юм шүү. Энэ цэнхэр ногоон болох хэрэгтэйсэн болов. Тийм л үү. Гэтэ яг энэ нөгөө яг надад тэгтээ бол гоё л харагдаж байна. Надад бол харж байгаа өдрөх нь харагдаж байна. Тэг санагдаж байна. За би ингээд хараад хувцаа нэг сольж үзээд тэгээд би нэг юм хий. Тэгээд за ёо та тэгээ хараарай. Тэгвэл нээц чинь үү нээцгүй нэ тэр үед нь уус хувцсыг тохирдог л та. Хувц яг нэг ингэсгээд нэг хараад үзхүү. Чамд бол гэхдээ яг юмд гэж чиний яг ердийн мейкап юм шиг ер нь бол харагдаж байна. Гэтэ чам яагаад ингэж бодоод идгийг зохиод юм шүү. Нүдэнд тэгтээ зогч гин үү? Би ерөөсөө надад ягаан өнгө орч байгаа. Энд чинь ингээд нэг юм бор ягаан хоёр холилдсон байна. Тэгэхээр бас энэ нүд чинь тод мөртлөө зөөл харагдаж байна. Хоёул амар дүгнэлт хийж мэдсэн. Тийм ээ би ч ягаан өнгнөөс өөрөө хэрэглэхтэй байдаг. Мейкапчд бол айгуу зарим нь гоё буддаг. Миний яг мэддэг мейкапч. Мэдгүй мейкап гачи юм байгаа юм шиг за. Би ер нь жоохон айдаг. Цайвар өнгнөөс болон ер нь шар өнгнөөс болон ягаан өнгнөөс жоохон айдаг. Бүлцээ атаж хайгаад та камер дээр тааж мэдхгүй л тий. Тийм. Ер нь ингээд мейкап ч бас зүгээр харахаар айгуу мөртлөө камер дээр бас яг бодож. Одоо миний будалд яаж тод бүзээ энд бол ингээ аим бүтгэл харагдаж байгаа. Тийм. Цэнхэр мөнгө ч гэсэн яг тэгдэг ингээ буучтай за. Алчтгаараа л ингээд авчихна. За нэг тийм байна. Хөрхөн ярианууд бит хоёр өрнүүлсэн гэж бодож байна. Тэгээд бодод ер нь хэр тухтай байв. Шинэ бодогнууд туршаад ер нь ямар хойсон. Гоё яла. Нугасаа шинэ бодог нэг юм цаанаа гоё тухтай ингээд нэг юм сонирхоод үзээд байдаг шүү дээ. Нэг юм битэн юм чинь. Тэгээд дээрэс нь ингээ өмнөхийн гаралтууд болон юмнууд нэмэр хөрх юм байна. Тэгээд хамгийн таалагдсан тэр нэг юу бейс байгаа. Энэ primer. Энэ бүр яг S Cosmetics дээр best seller болгож зарагдсан юм лээ. Харин тийм энэ крем нь бол энэ хоёр. Энэ харин нэг юм гоё бүтцтэй байсан. Шингэн тэгэл. Одоо ч гэсэн ингээд харангууд гоё талгаар харагдаж байна тий. Талгаар байгаад байна. Тэгээд хамгийн ер нь талгаар арьстай байна гэдэг маш хэцүү. Ер нь хэцүү шүү. Тэгээ халууны үйлрэл бүр амар зааш штэ ингээд урсаал ингээд тэрийг нэг буцаагаад түдэхэд төгж ин хэрэг бас надад байдаг. Ингээд нэг юм эхлээ заавал нэг юм хөлсөө арчиж авсныхаа араас павдчихгүй бол
Ялангуяа бидэд бүжиглдэг болохоор бид яг тэгдэг. За нүүрэн гялтаалаа, мейкап тэгээс нөгөө нүүрийн сэргээгээрээ гэл. Дахиад нөгөө хөлөрсөн байгаа юм чарчин. Тэгсэн мөртлөө цаанаас гараад. Тэгээд нэг юм тухгүй мэдрэмж үздэг тий. Тиймэрхүү идгаа. Тэгээд ер нь бүтцүүд нь ялангуяа Into You брэнд бүтцүүд нь айгүй хөнгөн. Айгүй тийм яг. Тэгээд нэр мэрэмж төөрх юм тий. Into You гэдэг нэг юм. Манай нэг IU гэдэг шүү дээ. Тэгээ энэ амир хөөрхөн флаш нь ялангуяа надад илүү их таалагддаг. Энэ флаш болохоор бүр миний яг бест заа. Яг одоогор бол зарагдахгүй байгаа юм. Яагаад? Энэ нөгөө нэг шинэ коллекц болгож орж ирж байгаа гээд тэгээ одоохондоо арай орж ирээгүй. Энэ нь болохоор төрснийхээ араас ингээд паудер дангууд яг ингэ харангуй жоохон цэнгэр саатай. Тэгээ би энэ чи саа оруулж ирсэн. Гэхдээ энэ хавьд ингэ саа. Тийм бичил амар хөөрхөн саатай. Паудер дангууд тэр нь нэгдэгддэг. Тэгээ наадах ч юм болохоор ийм далайн нөгөө нэг ийм иргдээр бич мейкап гэж үүдэг штэ. Бич мейкап гэнэ далайн иргэн мейкап хийхэд аюу тохиромжтой ийм коллекц юм лээ. Өөр дөр ийм хясаа масан шиг. Наа чи аймгүй яваад. Надад бүр энэ хамгийн бүр бестийн бест. Тэгээ дараачаас нь болохоор яг эдний коллекцийн саяны миний хэрэгэлсэн энэ класс байгаа. 8 гой зөвлөх өнгөтэй. Тийм гой зөвлөх. Тийм байна тий. Яг жинхэнэ нөгөө нэг энэ нэг сланс мейкап чинь яг эднэр юм шүү. Тийм. Яг юм зориулагдсан гой юм хөрхөн. Тийм. Бодолтод хийх. Хэрвээ та хэд яг юм хөнгөн бодолт хийхээр бол би нэрнгээсээ л бүр яг 100 амлын Into You брэнд бүр үнэхээр хөрхөн. Гэхдээ ер нь 100 хөнгөн бодолт хийгээ явж ийл илүү гоё ярагддаг тий. Би жоохон нөгөө нэг батг гараад арьс жоох ингээ улаагаад юу яадаг болохоор би яаж ч утсан тодл боддог. Тийм. Нэг хөнгөн бодож чадагддаггүй. Кюшн мөшн хэрэглэхээр энэ кюшн гэдэг амар юм лээ. Би бол ер нь хөнгөн боддог төрлийн юм тийм. Тод бодолт ер нь нэг тийм зөхгүй болоод явчихдаг. Шууд ингээд жоох нэг юм уу. Хүмүүс ч гэсэн хэлдэг. Чамд хөнгөн бодолт нь дээргээд тэгэхээр татмитик. Надад тэгтээ тэр нэг улаан цамц өмсөд ингээд нэг юу хацсан нэг зураг байсан. Тэр бүр амар ярьчихсан. Хүмүүс харчаад за хөгшөрж байна да. Надад их яг нөгөө нэг яг насандаа байгаа. Тэгээ би ийм гоё мачуурлцсан ийм гоё эмхтэй гэж байгаа юм шиг тэр пост болондоо яг тэг зан явчихлаа. Тийм ээ надаа тэгээд өнөөдөр бас бит хоёрын бодолтыг бүр илүү өнгөтэй амьд болгож байгаа нь линз гэж би бол хувьдаа бодож байгаа. Миний линз яг нэг арай ялгарч харагдахгүй байгаа ч гэсэн нүдэнд гэхдээ ерөнхийн нэг юм хүрхэн туяа өгөөд гоё харагдаад байгаа. Энэ нь бол албан ёсны эрхтэйгээр манай линз галерей маань оруулж ирдэг болохоор өнгөний сонголт бол маш их байдаг. Та үйлчлүүлэхээр бол ороо гоё үйлчлүүлээрэй. Тэгээ би зочиндоо бас гоё гарын бэлгтэй. Гарын бэлгээ таллуулъя. Хаашаа сарахгүй байгаа штэ. Хойноог харж болохоор жоо зочиж юм шүү. Би амар сайн зочдөг шүү за. За. Та-да! Ямар гоё юм бэ? Юу юм бэ? Энэ болохоор S Cosmetics-ийн саяны хоёулангийн хэрэгэлсэн юмнууд бол за олон бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо жишээ нь энэ кюшн цаг. Энэ кюшн аим гоё чирэгшил өнтертэй. Нөгөө мат биш. Тэгээ энэ саяны хэрэгэлдэг контур байгаа. Тэгээ энд нэг саа уруулын будаг, энэчээ спонж байгаа юм байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ болохоор бас айгу бест зарагддаг гэсэн шампань нэмжрүүлэгч. Аргантай болохоор үсийг амар гоё намруулдаг, зөөлхөн болгодог. Тэгээ энэ айгу гоё юм лээ. Би өөрөө ч гэсэн хэрэгэлж үзсэн. Надад бол шууд хэрэгэлсэн үеэс ахуулаад ингээл намрал эхэлсэн. Амар гоё юм лээ. За тэгээ болоогүй. Ингээд байна шүү. Энд болохоор манай линз галерейгийнхан маань яг ингээд хараанд нь тохируулаад тэгээ гол нь нөгөө нэг хилжсэн штэ. Доторх нөгөө бэлэгнүүд нь жоохон цадарсан юм шиг ингээд хайрцаг цадарсан байж магадгүй. Яагаад тэгж байгаа гэвэл нөгөө нэг хоёр өөр нөгөө харааны юутай болохоор заавал солбич хийхээс өөр арга байгаагүй шүү гэд бүр ингээд залруулж хэлээд өгөөрэй гэсэн. Тэгээ ерөнхийдөө бол тийм байгаа. Тэгээ би гоё ямар линз вэ? Харин хоёр линз байгаа. Нэг нь болохоор ийм линз байна. Энэ ийм жоохон nude ягаан ч юм уу. Тийм биш хараагүй. Энэ болохоор ер нь хүрээтэй баг зэрэг саарлалтай юм шиг байна. Тэгээ хөөрхөн минь ингээ хөөрхөн ингээ тузаараа ингээ хаагад хэцээлээ. Энэ болохоор нүдний хэмэл нэлмэс. Линзтэй үед ингэж түрхдэг. Тийм. Тэнгүүд одоо энэ дунд аврын нөгөө нэг линзний усан байгаа. Энэ нөгөө нэг хоёулангийн гараар татад ашгүй гараар татад исэн линз байгаа гэж тийм. Тэр байгаа. Бүр яг хэрэгтэй юмнууд нь байгаа хаа гэж чинь. Линз хэрэгэлдэг хүн болохоор энэ бүр яг тохирох багс. Яа тэгээ ийм бэлгнүүд байна. Ямар гоё юм бэ? Би бүр энэ бэлгийг харчаад ямар гоё юм бэ? Надаа байхгүй мó гэж бодож ирсэн. Хүмүүсээ ер нь ороод байгаарай. Иш ороод байгаарай. Бэлэг өх юм байна. Оо яна уучлаа дээ. Энийг нь хулгайлах гэж байна. Дараагийн дугаараар бэлэг чинь нэмэгдсэн байх байна за. Оо нэмэгдэж бас болно. Би дахиад орж байгаа. Бэлэг нь орж байгаа. Хайс нэг бодолт сурлаа гэдэг. Одоо яг энэ бодолтоо хийя гэж.
Болно шүү. За тэгээ ер нь бол ийм байна. Бэлгээр айгуу гоё болж гисэн баха. Тэгээ энэ удаагийн дугаараар манай үзэгчид бүр яг Fairway-ийн ямар нэгэн гишнийг заавал оруулъя. Гуйжин гэж надад бүр хүргсэн болохоор би бүр намайгаа онцолж оруулж байгаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. Оролцсонд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар гоё хүчтэй байсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хүртлээр уулзлаа. Bye bye. Like, subscribe дараа доор комментуудаа бичээд үлээгээрэй.